За сайн байцгаана уу? Манай Амира төрийн бас байгууллагын Debits Credits and Coffee гэдэг нэртэй мэргэжлийн подкастын маань хамгийн ихний дугаарт манай санхүү эдийн засгийн сургуулийн удирдах зөвлөлийн дарга Монгол улсын ерөнхий сайд асан за Амира төрийн бас байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн хамтран үүсгэн байгуулагчдын нэг Амар Жаргал багш маань өргөдөө оролцлоо. За энэ удаагийн подкастн дээр бид хоёр хамгийн анхны подкаст гэдэг утгаараа Монгол улсын эдийн засгийн ерөнхий дүр зураг за мөн боловсролын тогтолцоо санхүүгийн болон бүртгэлийн мэргэжилтнүүдийн ирээдүйн чиг хандлага гэх мэт маш олон сонирхолтой сэдвээр дэлгэрэнгүй ярилцлаа. За тэгээд Америкийн гишүүдтэй болон нийт санхүүжтэй удахгүй болгож байгаа санхүүжтийн баярын мэнд хүргэе. За тэгээд манай подкастыг үзэж байгаа бүх хүмүүстээ бас удахгүй болох шинэ жилийн баярын мэндийг хүргье. За сайн байна уу агшаа өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За манай Америкийн зохион байгуулж байгаа хамгийн анхны Debits Credits and Coffee гэдэг манай подкастны тэргуун дугаарт оролцож байгаа багштай маш их баярлалаа. Зарж ирсэнд баярлалаа таньда. За Debit Credit тэгээд бас кофетэй. Тий. За хоёулаа мэргэжлийн юмнууд л явах нь тийм үү? Тийм гэсэн. Тий. Ийм кофе бас ууж байгаа. Энэ Америкийн ийм хөрхөн Don Pablo гэдэг organic whole bean coffee юм байна. Энийг би бол өөрөө сүүлийн 4 жил гаргаж байгаа. Тэгээд их дуртай. Одоо яхаа organic гэхээр хүчил мөчл арай багтай гэсэн нөө ходоодонд арай ээлтэй юм да. Тэгээ амт нь угаасаа маш гоё. Танд бас хийсэн байгаа. Энэ кофеин юм уу те? Тий. За. Тэгээд эднийх Don Pablo кофений хамт олон манаас манай энэ Debits Credits гэдэг кофений спонсороор бас явж байгаа. Тэгэхээр bütün жил ингээ сайхан гоё дуртай кофегаа өнгөө уух боломжтой болж байна гэсэн үг. Тэгээ ер нь бол зүгээр манад ингээд нэг төрийн бас байгуулалал элдийн онцгийн үйл ажиллагаа явуулах тэр хамгийн том проблем нь бол санхүүжилтийн асуудал байдаг шүү дээ. Тэгээ яг нэг гадна дотны төсөлгөж хийгээл нэг санхүүжилт аваад нэг хэсэгтээ аваагаагүй явж байгаа л нөгөө санхүүжилтэн зогсчих тэр нөгөө төрийн бас байгууллагууд маань тэгэл байхгүй болчдөг. Тэгээ тийм учраас одоо нэг ийм спонсортой байх ч юм уу те нэг тогтмол үйл ажиллагаа явуулах санхүүгийн бололцоотой байна гэдэг бол ер нь чухал л да. Тий. Тэгээ манай энэ нөгөө подкастыг ер нь манай Америкийн үйл ажиллагааг ер нь манай санхүүгийн мэргэжилтнүүд, санхүүгийн байгууллагууд их дуртай гоё хүлээж авч байгаа. Тийм. Тэгээд манай нөгөө Finside Corp маань өөрөө бас үйл ажиллагаагаа дэмжиж тэ явхаас гадна манай энэ Debits Credits Coffee гэдэг яг подкастын хөтөлбөрийг бас ивенттгэж байгаа нь Net Capital санхүүгийн групп байгаа. Net Capital-ын дэмжиж байгаа юм тийм. Тэгэхээр Net Capital-ийнхандаа Finside Corp-ийн хамт олондоо за мөн Don Pablo-гийн хамт олондоо энэ гоё подкастыг хийх бүх орчин нөхцлөөр хангаж тэтгэж байгаа баярлалаа гэж хэлье. За тэгээ хоёулаа яриалгаа оръё. За манай подкастн дээр хоёулаа мэргэжлийн нарийн юм ярих учраас би эхний ээлжинд та эдийн засгийн ер нь мэргэжлийг анх яагаад сонгож ирсэн бэ? Тухайн үед эдийн засгаар сураад төгсгөд танд залуу мэргэжилтний хувьд ямар сонирхолтой санагдаж ирсэн бэ гэдэг энэ хамгийн эхний асуултаас эхлэе гэж бодож байна. Тий. Тэгтээ их л холын юм ярих гэдэг шүү дээ. 1978 он шүү дээ. Чиний ишээ үнэрч байгаагүй байх үед би энэ мэргэжлийг сонгож ирсэн юм. Тэгээд тухайн үед нэг социализм үеийн байсан учраас бол бид нар чинь ерөнхий боловсролын сургуулийн 20 дугаар ангид төгсөөд конкурс гэдэг юм өгөөд тэгээд тэр оноогоороо жагсаагаад тэгээд л авдаг мэргэжлийг сонгодог. Тэгээ яг нарийн ярихад бол одоогийнх шиг энэ 10 жилийн хүүхдүүд чинь баг 8-9 дугаар ангиас өсвөлэл ямар мэргэжлийн өнтер гээл бэлдээл сургууль соёлоо сонгож аваад явдаг. Тэр үед бол тийм юм байгаагүй шүү дээ. Тэр эдийн засгийн мэргэжил гэдгийг чинь ер нь нарийн ширээ имиж баг мэдэхгүй шахуу. Би бол одоо жишээ нь багтаа бол цэргийн хүн болно л гэж их мөрөддөг байсан. Ягаад гэвэл миний эргэн тойрон дандаа цэргийн хүмүүс байсан учраас цэргийн хүн болно доо л гэсэн мөрөдөлтэй байсан. Тэгээ яг зүгээр 10 дугаар ангид төгсөөд шалгалт өгсөн. Тэр хичнээн ч хөвгтөлээ. Би хамгийн сонирхолтой нэгдүгээр чинь жагссан. Тий. Тэр үеийн конкурс нэгдүгээр жагсна гэдэг чинь бас хандаг. Тэгээд мэргэжил сонгох болсон чинь санхүү зээлгээд. Финанси кредит гэж орсоор 1734 билүүтэй үзнэг тийм мэргэжил байна гэдэг. Тэгээ тэр нэг сүрхий мэргэжил гэхээсээ илүү хаана сурах вэ гэдэг нь сонирхолтой байсан байхгүй. Тэгээ ер нь яванд бол Москвад сурч болох юм байна гэсэн ойлголттой байсан учраас тэрийг тэгэл сонгож өгсөн. За баярлалаа. Би бас нөгөө нэгтлэн бод хүртгэлийн мэргэжлийг яагаад сонгосон гэх хүн асуухаар тэгдэг байхгүй. Ер нь адилхан л юм ярьд юм байна. Яг Нябо гэдэг мэргэжлийг чи хүүхдүүд 12 төгсөхдөө бол мэдгүй шүү дээ. Юу хийдгийг яа гэдэг. Би Нябо бол ингээл сүртэй ахтар мөрөөдөж сонгодог хүмүүсээс ховор ах. Тэгээ би бол нөгөө санхүүд манайх ч англи руу хамтарсан хөтөлбөртэй шүү дээ. 2 дээр нэмэх 2. За тэгээ Лондо явбал гоё юм байна гэж англи сонгож ирсэн байхгүй. Тэгэхээр таны түүх бас яг тэрнтэй төсөл санагдлаа.
За тэгээ Оросд эдийн засгчаар finance and credit гэхээр санхүү эдийн засаг гэдэг. Санхүү зээл гэдэг. Санхүү зээл гэдгээр сурсан байна тий. За тэгээд эдийн засгч болоод одоо ерөнхий сайд болох хүртэл ингээд мэрэгжлийн карьерийн бас гоё замналаасаа тий хамгийн гоё одоо оргил үеийн ч юм уу тий бусдтай хуваалцах тэр түүх нь юу байсан бэ? Тий. Тэгэхээр санхүү зээлээр суралцсана гэдэг чинь бол бас сайн мэдэхгүй. Тэгээд зүгээр яг миний давуу тал юу байсан бэ гэхээр би орос хэлэнтэй гайгүй байсан. Орос хэл мэддэг байсан учраас нэг тэгж хичээл номонд бол нэг түүртдэггүй байсан байхгүй юу. Тэгвэл тэн дотор бас ихэнх хичээлээ нөгөө суухгүй нөгөө нөхөр чинь 17 та хүүхдийн толгойд бол ганцхан юм байсан шүү дээ. Одоо миний толгойд л тэр үед ганцхан юм байсан. Хөл бөмбөг тоглох хэрэг өөр юм байхгүй. Тэгээ завсралгаа гарна болно. Гараад хөл бөмбөг өшгөлж байна. Элдв янзын завал гардын бол хөл бөмбөг л тоглодог. Тэгээд хичээл бол тэр бараг дайвар шахуу юм байдаг байсан. Зүгээр тэн дотор 2-3 хичээл бол надад их сонирхолтой байсан л та. Тэгээд миний хамгийн дуртай хичээл бол политиконом гэж байсан. Улс төрийн эдийн засгийн ухаан гэдэг. Одоо монголоор бол тэгж хэлж байгаа. Тэгээд сонирхолтой байсан шалтгаан нь бол юм бэ гэхээр багш нь их мундаг хүн байсан байхгүй юу. Юрий Николаевич Беляев гэж нэг тийм профессор байсан. Тэгээд тэр хүн тухайн үед Зөвлөлт холбоот улсын коммунист намын программыг хүртэл боловсруулахад ажлын хэсэгт нь оролцож байсан тийм хүн. Тэгээд лекцэн дээр их гоё лекц уншдаг. Их сонин лекцтэй. Тэгээд их гоё ингээд бид нар өрсөлд ингээд хичээл мичээл засалдаг бүхэн баг байхгүй хэвчээ чинь битүү 300-400 хүүхдэд поток лекц уншиж байгаа шүү дээ. Бүгдээрээ суучихсан байж байна. Тэгээ үзэг харандаага бэлтчихсэн. Тэгээд тэр багшийн нэг онцлог нь яадаг вэ гэхээр бол хаалга онгоолгоод ороод ирэхдээ шууд лекц уншаад ороод ирдэг. Нөгөө орж ирээл сайн байна уу, ман байна уу гээл за яасан мас энэ хэлдэг юм байхгүй. Шууд лекц уншаад ороод ирдэг. Тэгээ лекц уншиж жагаад гараад явчихдаг. Тий. Тэгэхээр ингээд айгүй хариуцлагатай бид нар ч сонсож тэр лекцийн тэр үед чинь бол ном сурах хүчиг гэдэг бол ер нь бол нэг албан ёсны нэг сурах хүчтэй өөр илүү дутуу юм байхгүй. Тэм учраас багшийн лекцийг бол айгүй сайн тэмдэглэж авах хэрэгтэй. Конспектинг гэж нэрлэдэг байсан юм. Тэгээд тэр конспектийн нэхийг тэгээд тэр хүн лекц уншиж байхдаа үндсэн тэр сэдвээ тэр амьдралтай холбох яг өнөөдрийн одоо болж байгаа үйл явдлуудтай холбох. Тэгээд дээрэс нэг тийм өөрийнхөө хувийн чанартай гэж хэлэх юм уу юу гэх нэг тийм юмнуудыг айгүй хэрдэг. Тэгээд ягаад ч юм би тэр хүн их гадагшаага явдаг байсан юм шиг байна. Тэгээ бид нарт нэг тэрийг их ярьдаг. Тэнцээ очиод ирлээ. Тим хуралд суугаад ирлээ. Тэн дээр тим юм ярьж, нэм юм ярьж нэ тэр. Тэр их сонирхолтой хичээл. Тэгээ тэрвэнд бол би их дуртай байсан. Тэрвэн дээрээ би онц авдаг байсан. Статистик бас сонирхолтой хичээл. Яг нэг тоо болох дээр харьцангуй хялбархан ойлгомжтой нэг сүрхий илүү дутуу юм бодох юм байна. Тэгээ тэр их сонирхолтой хичээл байсан. За мэрэгжлийн хичээлүүд ихтэр тэр анализ хозяйственной деятельности гэж одоо нэг хичээл ордог байсан юм. Одоогийнхоор бол одоо бас л манай санхүүтэй холбоотой юм да. Гэхдээ аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагааны шинжилгээ хийх байхгүй дүн шинжилгээ хийдэг тийм хичээл. Тэр хичээл дээр ягаад ч юм бэ би унцдаг байсан. Тэгээ би 3 удаа тэр хичээл дээр унж утсан. Тэгээ сүүлд энэ ер нь яадаг янзын хичээл байд ингээд нэлээд сайн бэлдэж байгаад яваад очисон ч гэсэн унчиж байгаа байхгүй юу. Тэгээд бүр гайхаад энэ одоо ямар учиртай яагаад унд юм болоо энэ төр гээд. Тэгээд тэр чинь нөгөө нэг бид нар чинь шалгалтын өртөө бол нутаг руугаа явж болохгүй, Монгол руугаа явж болохгүй. Айгу тийм зовлонтой үед тэгээ заавал шалгалтын өгөх хэрэгтэй гэдэг. Тэгээ сүүлд нь би багштай очиод өгчээсэнгүй. Би 3 авах хэмжээнд бол хариулсан шүү дээ. Би өөрөө мэдээд шүү дээ. Яагаад гэдэм бэ гэдгсэн чинь багш над тэгээд би бас амхиндаа барьцаж байгаа байхгүй. Тэр чинь нөгөө нэг бусад хөгжиж байгаа орнуудаас айгүй олон оюутнууд байдаг байсан. Африкаас, Латин Америкаас энэ төр гээд зөндөө оюутнууд. Тэдний орос хэл гэж бол ер нь хэцүү шүү дээ. Авах юм байхгүй. Тэгээд тэд нар нэг 2 үг хэлж хал 3 4 зарим нь онц аваад яваад өгдөг. Манай үчиг амтан болохоор айгүй бас сайн хариулж гин гэж мэдээд байгаа шүү дээ. Тэгээ ямар ч гэсэн 3 асуулт ирэхэд бол 2-ыг нь бол хангалттай хариулчихсан гэдгээ мэдээд байгаа мөртлөө унцгаад байдаг. Тэгээ багш нэг тэгж байсан юм. Гэг амар жаргал сурах төгсөх ёстой оюутнууд гэж байдیں۔ Сурах ёстой оюутнууд гэж байдیں۔ Тэр 3-4 аваад явж байгаа хүүхдүүд ч юм бол тэр хөгжиж байгаа орнуудын хүүхдүүд ч юм тэд нар бол зүгээр л төгсөх ёстой. Чи бол юм сурах ёстой байхгүй юу? Тийм учраас би чамд ингэж хандж байгаа юм гэж хэлжсэн. Тэгээ би одоо ч гэсэн тэрийг бол бодоол явдیں۔ Ерөнхий боловсрол одоо энэ манай сургууль дээр ч гэсэн ерөнхийдөө харж байхад бол сурах ёстой хүүхдүүд байна.
төгсөх ёстой хүүхдүүд байна гэж бас нэг ялгаслах. Тийм байна. Маш сонирхолтой байна тий. Тэгэхээр бүрэн сураад энийг нэг өөр төвшөнд гаргачих боломжтойг нь мэдээд тэр багшаал бас арай өөрөөр хандаад байсан юм шиг тий. Бас нэг потенциалыг л олж харсан юм шиг л байгаа юм л та тий. Тэгээд яхаа зүгээр дараа нь сургууль төгсөж ирээд тэр чин одоогийн шиг ингээл төгсөж ирээд дуртай газараа ажиллана сонгоно монгоно гэж байхгүй шүү дээ чинь. Анх аль газрын нэр дээр явсан тэр газрыг хараад хуваарлагдаад очдөг. Би тухайн үед Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлүүдийн нэр дээр сургуульд явсан байдیں۔ Тэрийг би сүлдэн л ойлгож байгаа шүү дээ. Тэгэл төгсөөд ирсэн чинь үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд ажил гэсэн. Тэгэл нэг жил ажиллаад тэгэл би ер нь цэрэгт явна гэдэг. Тэгээд сентророо цэрэгт явчихсан юм. Зүгээр нэг давуу тал нь бол юм бэ гэхээр тухайн үед нэг дээд сургууль төгссөн хүүхдүүдийн чинь бол шууд офицер болгодог байсан байхгүй юу. Тэгээ би 45 хоног хожрууланд карантинд яжгаад ангаргаар өгчход тэгээд дараа нэг 2-3 сар бас тэнцэнэ байсан юм а. Цэрэг байжгаад тэгээд намайг ерөнхий сургууль руу татаад авчихсан. Тэгээд офицер болгоод. Тэгээд офицер болгол би 8 жил ардын аримт хаасан. Тэгээ бэлтгэл ахмад султаа халагдсан. Тэгээд дараа нь нөгөө 90 онтой золгоол тэгэл улс төрлөө ороод тэгэл явсан. Тэгээ 91 оноос чинь нөгөө санхүүгийн засгийн техникум гэж байсан шүү дээ. Тэрийг өөрчлөн байгуулъя. Одоо энэ зах зээлийн эдийн засгийн шаардлагыг хангасан боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй байна гэдэг. Намайг тийшээгээ томилсон. Тэгээд тэр сургуулийг татан болгоод тэрний суурин дээр нь эдийн засгийн коллеж гэж байгуулад. Тэгэл тэр коллежийн захирал болол тэгэл цаашаа явсан. За тэгэл тэрнээс хойш ер нь миний мэдх амар жаргалагч маа гарч ирж байна. Тэрнээс өмнө бол одоо ийм цэрэг армийн төвхтэй дээрэс нь тэр нөө дээр үеийн одоо эдийн засгийн сургуульдтэй Орос руу явж сурсан энтриг бол ер нь бол таныг одоо хэлж ижил би бол мэдчихэв. Тэгэхээр надтай адилхан манай одоо бүх одоо манай санхүү эдийн засгийн төгсөгчд бол таныг бас ингэ сайн мэдэхгүй байх. Тэгэхээр ийм гоё нандин төөхөө хуваалцсан бас баярлалаа. Айгуу сонирхолтой санагдчихэв. Тэгээ бид хэд чинь та чинь нөө багш гэдэг шиг те санхүү эдийн засгийн сургуультаа ингээл олон жил бид хэд чинь бол багш гэдгээр нь ер нь харсан байгаа ш. Тэгсэн чи та чи офицер хүн юм байна. Тийм улс төрч эдийн засгч гэдэг ингээ бас багшийнхаа өөр талуудыг юуны тамирчин багш. Хоккей их тоглодог байсан баг байхад. Тэгээ тэр үед ч одоо үздэг юм хоёрхан спорт байсан шүү дээ. Нэг нь хөл бөмбөг, нэг нь хоккей. Тэгэл өвөл болох тэр хоккей зөвлөчхөн зам болох тэр хөл бөмбөг тоглож байгаа. За тэгвэл бас тамирчин хүн юм байна. За маш сонирхолтой. Тэгээ саяны нөгөө боловсролын тухай ярьжсэн чинь бас надад бодогдчихээн л да. Би бас нөгөө Монголдо сурж агаад англи руу бас нэг 2 жил 3 жил явж сураад тэгээ нэг юм өөр боловсролын системийг харах өөр улс орны хүмүүстэй хамт сурах чинь бас хүнд нэг хичээлээс гадна ер нь ингэ нүдний идэг их гоё юм байл л те туршлагын хувьд. Тэгээ тэгэхэд бол нөгөө боловсролын системийн ялгаа манайх яг юуг яаж хийж гин бусад орны юмнаас юуг яаж авахаар байна гэдэг юмнууд ер нь айгүйх бодогддог байсан тухайд. Тэгэхээр би одоо таныг та Оросд сурснаасаа хойш бас Англид бас доктороо хамгаалсан шүү дээ. Тийм. Тэгэхээр англичууд ч бас нэг айгүй нарийн улсад шүү дээ. Соёл одоо ухамсарын хувьд бол бас их мундаг санагддаг надад. Тэгэхээр Англид бас доктор хамгаалаад ирэхэд магистр хамгаалаад ирэхэд нөгөө perception difference гэж ярьдаг те нөгөө харах үнцэг юу гэдэг яаж одоо өөрчлөгдсөн бэ? Тэр улсаас илүү бас сурсан дээд боловсролтой холбоотой гол зүйлүүд танд юу санагдсан бэ? Тий. Би чинь эдийн засгийн коллежийн захирал болцоход 2 жил ажиллахад тэгээд тийшээгээ явж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол зүгээр энэ дээд боловсролын тогтолцоон дотор бол нэлээд олон жил болсныхаа хувьд бол манай дээд боловсролын тогтолцоо ямар юм бэ гэдгийг би ерөнхийдөө гадралдаг байсан байхгүй. Тэгээ ганц мэддэг байсан юм маань юу вэ гэхээр бол дэндүү одоо юу гэдэг хайрцаглагдчихсан, дэндүү үзэл сурталчсан. Тэгээ бүх юм ингээ барьчихсан болох тэр үнэхээр дургуутдаг байсан байхгүй. Тэгээд эдийн засгийн коллежийн захирал болоод нэг давуу тал нь гарч ирсэн юу байсан бэ гэхээр би өөрөө нөгөө сансан бутсан юм хэрэгжүүлэх болцоо гарч ирж байгаа. Тэр нэг сургуулийн хөтөлбөрүүдийн чинь бол илүү дутуу юм заах хэрэг байхгүй. Тэр марксизм, ленинизмыг ингээд бүтэн 4 семестр үзээд байх шаардлага байхгүйгээд тэр мэрийг ингээ болиулаад тэгээ илүү прагматик одоо юмнууд руу оруулъя гэдэг. Тэгээд тухайлбал одоо би нэг жишээ ярил л да. Тухайн үед чинь дөнгөж нэг компьютер гэдэг юм
Монголд дэлгэрч байсан, анх орж ирж байсан Windows гэдэг нэг систем ийм том дисктэй хийж барьдаг тийм юмнууд. Тэгээд тэрүүн дээр чинь ингээд нөгөө хүүхдүүдийг сургах шаардлага гарч ирж байгаа. Гэтэл манад заадаг байсан юмнууд нь юу вэ гэхээр нөгөө нэг хэлнүүд заадаг байхгүй. Fortran, Martran юу ч хвчлээ янз янзын хэлнүүд заадаг. Тэгээд компьютер нь байхгүй. Тэгсэн мөртлөө самбар дээр нэг юу зураас татаад yes гэх юм бол ийшээгээ явна, no гэх юм бол ийшээгээ явна гэсэн нэг тийм нэг логикуудын алхмуудыг ингэж заадаг. Тэгээ тэр нь ямар ч хэрэггүй гэж би үзчихсэн байхгүй. Тийм учраас зүгээр л та нар прагматик юм заа хүүхдүүдэд. Компьютер яаж асаад юм? Диск яаж хийдیں, диск яаж форматлтیں, диск дээр яа тийм тэгээд Word гэдээ байжсэн. Тэгээд тэр үед Word Perfect гэж нэг програм бас юм. Тэрүүгээрээ тэр Excel одоогийнхаар бол Excel тэр Word гэсэн програмуудыг яаж ашигладیں. Тэр Excel дээр одоо тэр нэг бүртгэлийн юмнуудаа яаж хийдэм бэ? Яг тэр амьдрал дээр нь хэрэг болох тодорхой юмнуудыг заана гэхээс ш тэр хэл мэл нарийн ширийн юмнуудыг нь бол заагаад хэрэг байхгүй. Наадгай чинь тэр өөр мэрэгжлийн хүмүүс өөр газар заадаг юм байгаа биз? Энэ хүүхдүүдэд бол яг л одоо ажил амьдрал дээр нь яг ажил дээр очиод компьютер байхад л шууд ажилуулаад тэн дээр Excel дээр нь ажиллаад санхүүгийнхаа бүх тайлан балансуудыг гаргаад ингэж явах тэр чадварыг нөгөөж гэж. Ингээд гэх мэтчлээ ингээд нэг өөрийнхөө бас нэг бод санжаасан юмнуудаа хэрэгжүүлэх бололцоо гарч ирж байсан байхгүй юу. Тэгээд дараа нь Англид очиод магистр хийж явахт чинь бас их сонин санагдсан. Сонин юу вэ гэхээр 7 хоногт би чинь ялаа нэг 3-4 цагтаа л байсан баг. Тий. Тэгээд эний төрөд байгаа байхгүй. Тэр чинь өдөрт бид нар чинь 6 цагийн хичээл орж байгаа шүү дээ манай Монголд тий. Тэгсэн чинь тэнцээ чинь 3-4 цаг 7 хоногт. Тэгээд за ястаа нэг жаргах юм байна да гэж бодож байгаа байхгүй. Тэгсэн чинь үнийн хэрэг дээр бол юу болж хувирсан бэ гэхээр 3-4 цагийн хичээл орж байгаа ч гэсэн нөгөө нэг бие даасан судлах материалууд нь асар их хэмжээний reading list өгчдөг, унших материалууд гэдэг. Нэг хичээл дээр ихтэй чинь 10 хэдэн. Тэгээд тэр чинь дандаа ухаантай нийтлэлүүд байгаа шүү дээ. 10-20 хуудас, зарим нь бүр бүтэн номын нэг бүлэг уншиж ирэх хэрэгтэй. Тэгээд тэр бүгдийг уншина. Тэгээ уншаад зогсохгүй тэрнийхээ дагуу заавал нэг эссе бичнэ. Тэгээ нэг 4 цагтаа юм шиг мөртлөө тэр 4 хичээл дээр чинь дөрүүлэн дээр нь эссе бичнэ. Нэг хичээл дээр 10-20 ном уншина гэдэг чинь бол ердөө тэгээд номын сунгаас салахгүй байдаг байсан л та. Тэгээ сургалтын процесс гэдэг чинь ингэж явд юм байна. Ингэж хүнийг тэр нэг тийм албан югаар нь биш өөрөөр нь сургах процессын хийд юм байна шүү гэдгийг бол айгуу сайн мэдэрч авсан. Тэгээ буцаж ирээд тэнцэнэ сургууль дээр тэр бүх юмыг хэрэгжүүлэх гэж оролцсон. Дараагийн нэг онцлог нь бол юу юм бэ гэхээр бол одоо бид нар чинь хүнийг нэг зөв буруу гэдээ хэлдэг шүү дээ. Сайн муу чи зөв ярьж гин муу ярьж буруу ярьж гин онц сайн тэр нэг дүмэн тавьдаг. Тэнд бол тийм юм байхгүй. Чиний бодлол тийм юм байгаа биз. Тэгээ чи бас нэг өөрийн гэсэн оюун дүгнэлт хийсэн ба шүү дээ. Уншсан юм дээрээ тулгуурлаад өөрийнхөө тэр бэкграунд туршлага дээрээ тулгуурлаад нэг ингэж бодож байна гэдэг. Тийм үү. Чи тэгвэл ямар assumption авсан, ямар нөхцлүүдийг авсан, ямар логикоор энийг өөрөөр хэлбэл тэр сэтгэн бодох чадвар. Юмыг анализ хийх чадварыг илүү хөгд юм байна гэдэг нь бол их тод гарч ирсэн. Тэгээ тэрийг бас өнөөдөр амхандаа энэ чэнэл хийх гээл оролдол байна л да. За тий би бас яг өөрөө нөө очихдоо яг мэдэрчсэн. Монголд бид нар чинь нөгөө нэг сурах гэж бас их багшаасаа хамааралтай тий. Одоо ялангуяа нөгөө нэг бакалаврын дөнгөж энэ оюутан болж байгаа хүмүүс бол тий. Заавал багшаараа өглүүлж юм хийдэг, багш нь араас ингэж хөөцөлдөж тий бөө юм болж сургадаг нэг ийм жоохон зууралцсан дөө маягийн системтэй. Гэхдээ яг мэдээж нөө улс орон болгоны соёлоос хамаарат мэдээж зөв талтай бол зөв байгаа. Гэхдээ тэрний нөгөө нэг тунгийн тааруулах бол Англид очиж ингэн баларсан байхгүй би бас. Яг уг нь ингээ хичээлээ сайн хийгээл онц гараал ингээл нэг онцын эддэд гэж бас нэг жоохон арай нэг өөр юм байна. Тэгээ тэнд очиод яг юун дээр мэдэрсэн бэ гэхээр ингээ 1-2 удаа алдаж үзэх ч гэдэм үү те. Унаж шалгалтанд дунж мунж үзэх чинь ингээ бүр амар хэцүү санагдаад. Тэнгүүд нөө EQ ч одоо тэнд байхгүй те. Тэгээ яг Англид очичвал за ер нь бол хүн нэг заавал сүртэй онц сураад ах те одоо гэдэг математик тоогоо бодоод ах ч гэдэг юм уу эндээ биш. Одоо алдаа гаргачаад яаж тэрнээсээ босох уу ч гэдэг юм өөрийгөө буцааж яаж татаж ирэх үү. За тэгээ таны хэлж байгаагаар саяны нөө
эссе бичих гэдэг чинь те өөртөө туршлага нь ямар байна уу гэдгийг л дахин рефлект хийгээд бичээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ минь бол надад бол айгүй шин санагдчихсэн. Тэгээд дээрэс нь бид хэд ч нөө илүү нөгөө юм тоомоо юу юм уу гэдэг дээр анхаараа явцсан чинь очингууд нөө судалгааны чадвар. Тэрэн дээр одоо жинхэнэ мастертаа ороо жинхэнэ усан хацартай наа гэдэг шиг. Research яаж хийх вэ? Таны хэлдгээр өдөр болгон яаж нөгөө нэг том мэдээллүүдийг уншаад тэрийг анализ хийгээд эндээ ашиглах вэ гэдэг чадварууд асар их. Тэгээ манай дээр багш нар бас их онцлог өрмөц гой аргаар заадаг тий. Тэгээд өглөө болгон за та нар Financial Times-ийн тэдэн нийтлэл уншиж ир. Тэрнээсээ тим дүгнэлт хийж ирэхэд л тий. Тэгээд намайг тухайн үед бидэд сурж байгаа чинь 15 7 он үед аахгүй. Тэгсэн нөө Brexit болоод Европын албанаас Англи гарлаа гэж ус даяараа л буу юм болчих тий. Яг тийм зүгээр сурж байгаа оюутнуудын хувьд бол нэг падгүй л байх гэж би бодохгүй энэ асуудал нь. Тэгсэн чинь харин ч бүр хамаатай болоод тэгээ улсын сургууль байна уу, хувийн сургууль байна уу хамаагүй бүх хүүхдүүдээр за Brexit-ээс үүдээд юу болох вэ гэдэг дээр бүр бидалт хэлгээд юм байна. Бидалтуудын сэдвүүн хүртэл өөрчлөгдөд за Brexit ингээ боллоо гэхэд за жишээлбэл энэ aviation airline компани дээр ямар эффект гарч болохоор энийг ингээ курсын ажиллагаа өгч байгаа. Тэгээ тэрийг айгүй ач холбогдол үүж ингээ шалгаад буцаагаад дүгнээд ингэдэг. Тэрийг хараад би бүр асар их нэг бодлын бас биширж исэн те. Тэгээ нэг case study гэдэг чинь тэр шүү дээ. Тийм тэгээд ингээ улс их орны асуудал амьдрал тулгарч байгаа бүх юмыг ингээ нөө хүмүүний оролцоог ингээ гоё дэмжиж өгдөг те. Асар гоё санагдчихсэн. Тийм тэгээд одоо дараагийн асуух юм маань бас тий одоо ер нь боловсролын систем ер нь бүр л өөрчлөгдөд байна тий одоо нөө техник технологийн ч их сайхан хөгжөөд байна. AI ч гарч ирээд нэг бодлын амарч чулаад аамш нэг бодлын хэцүү чулаад аам шиг нэг юм холигдмал бас би бол сэтгэлгээтэл яваал л да дотроо. Тэгэхээр одоо ер нь цаашдаа эдийн засаг бизнесийн сургалт яг ямар хуу явах хэрэгтэй юм бэ ирээдүйд? Бизнес сурж байгаа хүн тий санхүү сурж байгаа хүн юу би бол нэг 2 3 ямиг л хэлээд байгаа. Нэгдүгээрт нь бол одоо энэ нэг хөгжүүлсэл нэг 4 жил нэг сурна гэдэг бол энэ ер нь утгагүй болчихлоо гэж үзэж байгаа. Тийм учраас би сургуулийнхаа удирдлагаа тэр багш нарт бол ямар шаардлагатай байдаг вэ гэхээр бол хүүхдүүдэд ер нь 3.5 жил ч юм уу 3 жилээр сурах болцоог нь олгох гэдэг. Одоо манайхаа олгоод эхэлчихсэн үгүй 3 жилээр сурдаг болчихсон. Хоёрдугаарт нь болох тэр заавал нэг дор сурч төгсөх шаардлага байхгүй. Одоо чинь би сургуульд илсээд 3 хичээл авлаа. Тэгээд тэр 3-ыг үзэж хараад тэгээд кредит авчихна. Тэгэд би магадгүй гараад явчих болно. Ажил дээр очиод ажиллаж агаад тэгээд дахиад нэг 2 кредит аваад ч юм уу. Ингээд тэр нэг хэдэн кредит цуглуулах хэвээр тэр кредитээ цуглуулчихад одоо тэр нэг бакалаврын диплом авдаг ч юм. Өөрөөр хэлэх юм бол заавал нэг доор ингэж нэг сургаал нэг л ингээд хүчлээл байх нь ер нь үрдэн багтаа юм шиг байна. Тэгээ тэр бол ер нь их ирээдүй гэж бодод. Өөрөөр хэлэх юм бол цаашдаа нэг тим хэлбэр рүү ер нь орох байхаа гэж би бодож байна. Хоёрдугаарт нь би энэтэй холбоотой нэг зүйлийг онцолж хэлэх хэрэгтэй байх гэж бодод байна. Тэр нь бол юу вэ гэхээр бол ажил олгогч нар нь өөрсдөө бас жоохон хөгжих хэрэгтэй байгаа. Хүнийг ажилд авахдаа нөгөө дипломыг хардаг. Тийм. Тэгээ чи нөгөө бакалаврын диплом авсан уу гэдэг нэг заавал дипломын шаардж. Тэр бол уж буруу байхгүй юу. Яг тэр нөгөө нэг тухайн ажлын байрны шаардлагыг хангаж гин үгүй юу гэдгийг илүү үзээд тэгээ ер нь явандаа тэр чин хүүхдүүд өсөе гэж бодож байгаа шүү дээ. Одоо карьер хийгээд том шоо хол явъя гэж бодож байвал тэртээ тэргүй бакалавра авч таараа. Тэртээ тэргүй магистр авч таараа. Тэртээ тэргүй PhD рүү орч таараа. Тэр нь бол тэр хүүхд өөрийнхөө хурдаар, өөрийнхөө бололцоогоор одоо тэр ахуй амьдралынх нь бололцоо байдаг ч юм уу эсвэл оюуны бололцоо ч гэдэм үү. Тэр бүгдийнхээ дагуу хийх ёстой гэж би бодод байгаа байхгүй. Тэгэхээр нэг талаас бол сургалтын процесс бол нэг иймэрхүү цаг хугацаанд баригдаагүй юм руу орох байх. Нөгөө бүх насаараа сурна гэдэг юм руу орох байх. Нөгөө талаас бол нөгөө хөдөлмөрийн зах зээл нь өөрөө бас нэг арай ондоо болох ёстой юм шиг байна. За бас нэг онцолж хэлэх гээд байгаа зүйл бол юу юм бэ гэхээр бол одоо энэ хиймэл оюухан гараад ирсэнтэй уялдаа холбоотойгоор тэгээд дээрээс нь одоо энэ подкаст энэ төр гэл чинь замбрааг болон болчихлоо шүү дээ ердөө. Тэгээ энэ чинь бол яг нэг тухайн асуудлыг бол ярьж өгчөөд байгаа хөө. Одоо YouTube дээр ороод үзэхэд бол одоо жишээ нь debit credit гэж юу юм, давхар бичлэлт гэж юу юм бэ гэхэд бол энэ чинь нэг 10 20 минутын мань бичиг дурак хүртэл ойлгочхоор тайлбарлчихсан видеонууд зөндөө байна шүү дээ. Тэгэхээр тэрийг ойлгохын тулд би тэнцээ сургуульд ингээл суугаал багш нэг самбарын өмнө ч юм уу хаана чинь 2 3 цагийн лекц уншаад авах шаардлага байхгүй юу.
Зүгээр л чи тэрийг очиод үзэж харж тэгээд өөрөө мэдээд тэгээ өөрөө тэрхтэр энэ мэдлэгийн шалгаад нэг 2 3 басгал масгал хийлгээд ингээд явдаг. Тим хэлбэр рүү орж байгаа нөхцөлд оюутан гэдэг чинь чухам юу байх вүлээ? Ялангуяа багш гэдэг чинь юу байх вүлээ гэдэг асуудал бол айгүй чухал болоод ирж байгаа. Тэгээ тэр тохиолдолд бол багш бол нэг уламжлалт багш биш, шал ондоо хэлбэр рүү орж байгаа. Коучинг гэж яриад байгаа. Тэр хэлбэр рүү орох хэвээр, ментор гэж яриад байгаа тийм ээ. Халамжлалын хүмүүжүүлэгч гэдэг юм уу. Тэр хэлбэр рүү орох хэвээр. Тэгээд хамтарч одоо тэр оюутантайгаа хамтарч судалгаа хийдэг, хамтарч одоо чиний дөрөвний яриад байгаа шиг тийм кейсүүдийг шийддэг, тийм их дотны зөвлөх одоо баг найз гэж хэлэхэд хаашаа тэр чиглэлийн юм руугаа бол нэлээ явах хэрэгтэй байхаа гэсэн надад нэг тийм бодол төрөөд байгаа. Бас нэг төрөөд байгаа бодол нь бол юм бэ гэхээр бол бид нэр ер нь цаашдаа энэ сургуулийн процесст ялангуяа ерөнхий боловсролын сургууль дээр за сургуулийн өмнөх насны боловсрол дээр бол тэр хүн болох асуудлыг бол бүр онцгой үзэх хэрэгтэй юм шиг байна. ертөнцийг үзэх, үзлийн төлөвшүүлэх асуудал бол их чухал надад санагдаад байгаа. Тэгээ энэ дээр бол үнэхээр их дутагдал байна гэж ойлгоод байгаа. Одоо бид нарын тэр сургалтанд хандж байгаа хандлагыг хүртэл аваад үзэлтэй одоо зүгээр санхүүгийн хүмүүс болох тэр мөнгөөр л илэрхийлье гэж бод. Жишээ нь одоо манай сургуулийн төлбөр хийдвүлээ. Тэгэхэд ерөнхий боловсролын сургуулийн одоо сургалтын төлбөр нь хэд байгаа вэ? Сургуулийн өмнөх боловсролын сургалтын төлбөр хэд байгаа вэ? Манайд чинь бол үнгүй сурах ёстой л гэсэн ойлголт байгаа шүү дээ. Тий. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн өмнөх тэр сургуулийн өмнөх боловсрол дээр бол мөнгө өгөх ёстой юм шүү. Одоо тэр нэг 6 нас хүртэл нь тэр хүүхдэд бол мөнгө зарах ёстой юм шүү гэдгийг бол эцэг эхчүүд бол бас хараахан сайн ойлгохгүй байгаа. Тэнд суурийг ингээд зөв тавиад өгчих юм бол дараа нь ерөнхий боловсролын сургууль дээр орж ирэх. Манай дээр нэг ажиглагдж байгаа дутагдал бол юу юм бэ гэхээр ерөнхий боловсролын сургуулиуд амхиндаа бол хамгийн гайгүй хүүхдүүдийг л аваад байгаа шүү дээ, элсүүлээд байгаа шүү дээ. Тэгтэл тэр хүүхдүүдийн тэр чанар бол маш сул байгаа байхгүй юу. Тэгээ уул нь бол тэр 11-р ангид, 12-р ангид, 10-р ангид үзчихсэн байх ёстой юмнуудыг бид нар баг эхний 1-р курстэй бол давтаж заах гэдэг. Тэгээд тэр чинь 2 ажил хийгээд шүү дээ. Цаг алдаад байна. Тэгэхээр тиймэрхүү юмнууд бол нэлээд байгаа. Ер нь бол зүгээр ерөнхий чиг хандлага нь бол илүү ардчилсан тийм агуулгатай сургалтын процессууд л явагдах хэрэгтэй байна. За баярлалаа агш. Тэгээ одоо нөгөө яагаад энийг асууж байна гэхээр манай нэгтлэн бодогчид чинь бас те их юутай эргэлзээтэй гэх юм уу айцтай гэх юм уу те одоо ирээдүйд ер нь нэгтлэнгууд байх юм уу нэгтлэн гэдэг мэрэгчлэр ер нь сурах юм уу гэх мэтчлээ нэг иймэрхүү дебейтүүд яваад байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө AI энэ хөгжөө технологийн хөгжөөд ирэхээр баг нябо хэрэггүй болох юм байна. Энтэр гэл юмнууд яригдаад байгаа тийм. Тэгэхээр энэн дээр манай санхүү эдийн засгийн сурвалжчин бол угаасаа санхүүчэд, нэгтлэн бодогчид тийм бизнесийн удирдлагын хамаг шилдэгүүдийг ер нь төрүүлдэг сурвалж шүү дээ. Тэгэхээр яг нэгтлэн бодох бүртгэлийн хөтөлбөрийн талаар бас та яг ирээдүйн шиг хандлага юу гэж бодож байна? Тий. Би саяхан өнөө өглөө үдчилэл та нэг мэдээ гарсан байна. Хятад аль мужид нэг мужид химэл оюун ухаанаар хөдөлмөрийн маргааныг шийддэг болчихсон байна гэж. Одоо хүнийг ажлаас хална, ажлаас гарна марна энэ төр нэг бүүн маргаан байдаг шүү дээ. Тэгээ маргаан ирэхээр тэрийг яадаг вэ гэхээр химэл оюун ухаанаар өгчт юм байна. Тэгээ химэл оюун ухаан нөгөө нэг 11 үзүүлэлтээр тэр бүгдийг ингээ үзэж хараад тэгээд яг team case урд хонь байсан нөгөө бүх материалуудыг үзэж хагаад тэр хөдөлмөрийн маргааныг одоо шүүхтэр очиж байгаа хөдөлмөрийн маргааныг яаж шийдэх нь зүйтэй вэ гэсэн тийм саналаа боловсруулаад тэгээ шүүгч нар нь баг тэрийг үндэслээд шүүхэн шийдвэрээ гаргадаг болчихсон гэж. Тэгсэн чинь нэг шийдвэр гаргадаг процесс нь бол хамаагүй хурдан болчихсон. Тэгээ ер нь шүүгч нар хэрэгтэй мүү, хуульч нар хэрэгтэй мүү гэсэн асуудал яриад байгаа байхгүй. Тийм учраас манай эдийн засаг санхүүгийнхэн биш тэр өөр салбарынхан хүртэл одоо дотор нь мохоо болчихсон явж байгаа. Уушаа шууд хэрэглээд эхэлчихсэн байгаа байхгүй. Манай нэгтлэн дээр бол бид нар нэг том өөрчлөлт хийсэн нь бол юм бэ гэдэг. Нэгтлэн гэдэг чинь бол нэг бид нар баг нервын хэмжээнд ойлгодог байсан социализмын үед. Тий. Зөвхөн нэг тав бүртгэл хийдэг, бүртгэл хөтлөгчл хүн шиг ингэж ойлгоод байсан. Бидний нэг хийсэн том өөрчлөлт бол юу юм бэ гэхээр бол нэгтлэн гэдэг чинь бол санхүүгийн менежер юм аа. Санхүүгийн инженер юм аа гэдэг. Тэр чиглэлийн юмыг бол нэлийн сөрхий өгсөн. Тэгээ сургалтын хөтөлбөр дотор ч гэсэн тэрийг бол нэлийн өгч байгаа. Тухайн байгууллагын мөнгө санхүүг хэрхэн яаж харивжуулах вэ? Яаж зүй зохистой зарцуулах вэ гэдэг тэр дизайн хийж гаргаж ирдэг
одоо хүмүүс чинь гоё хувцас дизайн хийгээд урлаад байдаг шүү дээ. Тэрүүнтэй адилхан тийм санхүүгийн дизайн гаргаж ирдэг. Санхүүгийн шин одоо бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирдэг. Тухайн байгууллага дээр нэг яг вэ тэр чинь бүртгэл тооцоон дээр л тулгуурлаж дүгнэлт хийж байгаа шүү дээ. Тэрийг л анализ хийж байгаа. Тэгээ тэр утгаараа бол би тэр чиглэл нь бол нэлийн хүчтэй явах байх гэж бодож байна. Яг тэр нэг бүртгэлийн юм чинь бол програмд гараад ирчихсэн шүү дээ. Одоо дээр үед Quicken гэж програм байдаг байсан. Юм уу оруулчихсан байхтал тэр чинь өөрөө нэг энтер дарахтал сүлд нь баланс тэр cash flow энтер гэж бүх юм гаргаад ирдэг бэлэн програм одоо бүр хөгжчихсэн байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр яг бүртгэл хөтлөх тэрэн дээр анализ хийх юмнууд бол нэг ондоо хэрэг. Тэр нэг дизайн хийж шинэ юм гаргаж ирнэ гэдэг бол ондоо. Тэгээд дээрээс нь одоо тэр notebook LM гэх нэг програм байж Gemini-гийн эсвэл ChatGPT Atlas ч юм уу те эдгээр дээр бол одоо ингээд аж ахуйн нэгж байгууллагууд бол тайлан баланс өгчөж болж байгаа байхгүй. Одоо юу гэдэг нэг сүүлийн 5 жилийн тайлан балансыг шууд оруулаад тэгээд энэ дээр тулгуурлаад одоо анализ хийгээд ирэх энэ төр гэхэлэр бол дорн гаргаад ирж байгаа байхгүй. Дорн гаргаад ирж байгаа. Зүгээр энэ дээр ямар ур чадвар хэрэгтэй болж байгаа нөхдөд тэр промпт бичих ур чадвар. Тэг яаж тэр промптоо зөв бичих үү гэдэг нэг юм байгаад байгаа. Зүгээр нэг том алдаа сүүлийн үед ажиглагдаад байгаа. Тэр нь бол юу юм бэ гэхээр бол манайхан хэмэл оюун ухаанаар баг нэг өөрсдийнхөө юмыг хийлгэх гэдэг байгаа байхгүй юу? Тэгэх юм бол тэр бас нэг олигтой үр дүн төрөхгүй. Хэмэл оюун ухааны давуу тал нь юундаа байна гэхээр interaction. Чи тэрүүнтэйгээ байнга харьцаж явах хэрэгтэй байхгүй. Ингээд нэг юм гаргаад ирлээ шүү дээ. Тэгвэл тэрүүн дээр нь ингээд нэг за энийг ингүүл яасан, тэрийг тэгвэл яасан, энэ дээр юу гэж бодож байна, энэ дээр ямар одоо вариантууд байж болох вэ? Хоёлаа ийм 2-3 вариантыг шээ нэмж үзье энэ төр гэд ингээд interaction хийгээд явах юм бол тэр бол эжэд нь гарч ирж байгаа. Атак бол зүгээр ингээд нэг хийгээл юм гаргаж ирээд байх юм бол тэгээд тэрийг авчиад точиг давтаад байх юм бол биш л дээ. Гэхдээ яг зүгээр эхний удаад бол тэгж явах л ёстой байх л та. За харин тийм тэр нөө prompt чиг ур чадвар бас тий шинэ скил ер нь үүсэдэг шүү дээ. Яаж зөв тодорхой одоо тэг үүрэг даалгавар команд өгөх вэ? Тэгээд дээрэс нь таны сайн хэлж байгаа нөө AI өөртөө эхлээд маш сайн трейн хийж иж юм гаргуулж авна гэхээс ш зүгээр одоо 1-2 удаагийн командаар гарч ирсэн мэдээлэлд бас шууд итгэх ч юм уу тий тийм боломж байхгүй. Тэгээд тэрэн дээр эцсийн анализ хийгээд алга болчихж байгаа ш заримдаа. Тийм шүү дээ. Эцсийн анализ нь бол хүн заавал өөр хийх хэрэгтэй. Хүн буюу одоо мэрэгчлэнүүд, нарийн мэрэгчлэнүүд зөв буруугааг нь хянах хэрэгтэй тий. Тэгэхээр өөрөөсөө бид хэд бас технологи мод бүртгэлийн салбарынхан маань техник технологийн чадварууд тий, IT-ийн чадварууд тэгээд дээрэс нь яриад байгаа soft skill-үүд энэ төр бүгд сайжруулаад байна. Ялангуяа энэ дотроос тэр нэг хүнтэй харьцах чадвар. Тий. Хүнийг ойлгох тэр сэтгэл зүйн асуудал гэж нэг яригадаад байгаа юм. Сүүлийн үед бол ер нь сэтгэл зүй байхгүй бол эдийн засгийн хэлэхэд айгүй хэцүү болчихсон. Тэгэхээр чи психолог байх хэрэгтэй байхгүй. Psychology гэдэг юмыг бол айгүй сайн үзэж гарч судалсан. Хүмүүс яагаад ийм шийдвэр гаргаад байгаа. Юун дээр тулгуул. Уул нь бол манай эдийн засгчин бол анхандаа хэлбэр шүү дээ. Хүн бол ер нь эрүүл сурвал ухаантай рационалны нөхрөл гэж assumption авдаг шүү дээ. Тэгээ тэрүүн дээр тулгуурлаад шийдвэр гаргадаг гэж үзээ. Гэтэл нөгөө нөхөр чинь шал тэнэг шийдвэр гаргачихж байгаа байхгүй. Чи яагаад гэсэн дургу хүрээд гэж байгаа. Юу гэж байгаа юм. Тэр чинь уушаа рационалны шийдвэр биш байхгүй. Тэр бол нөгөө эмоцтой тулгуурласан, сэтгэлийн хөдөлгөөнтэй тулгуурласан шийдвэрүүд гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр сэтгэл зүйч гэдэг ямиг бол бид нар бас энэ дотор incorporation хийж заавал энэ мэрэгжил рүү оруулж ирэх хэрэгтэй юм шиг байна. Зөв. Тэгээ би бас энэ дээр ер нь их санал нийлж байна. Одоо бид хэд чинь нөгөө нэг их сургуулийн хөтөлбөр дээр л behavioral finance center гээл те нөгөө хөрөнгө оруулалтын шийдвэрийг ер нь хэрхэн гаргадгийг энэ төр гээл үздэг шүү дээ. Гэхдээ тэрнээс цаашлаад одоо ер нь яг сэтгэл зүй явдггүй салбар гэж угаасаа байхгүй л ах л та. Гэхдээ одоо ялангуяа бүр нөгөө цаг нь болсон гэдэг шиг те. Эхлэн мод бүртгэлийн мэрэгчлэлт нөө санхүү эдийн засгийн мэрэгчлэнүүд бол яалтчгүй яг сэтгэл зүй ойлголтыг сайн өөртөө ойлгож иж тэгжиж илүү нөгөө технологиосоо илүү гарна гэхээс шүү дээ. Hard skill нөгөө нэг тайлан тацаа яах вэ? Тоо яах вэ гэд суугаад байвал бас жоохон хоцрох гад л юм л та тий. Гэхдээ бид нар чинь нөгөө санхүүгийн одоо нэг том менежерүүдийн тухай яриад шүү дээ. Нөгөө том менежер болохын тулд бол тэр бүгдийг мэдэх хэрэгтэй маа. Мэдэх хэрэгтэй. За тийм. Тэгэхээр ерөнхийдөө тэр нөө сэтгэл зүйн шинжилгээ ухааныг бас санхүү эдийн засгтаа нь уялдуулж яаж оруулж ирэх үү те. Тэгээ нөгөө түрүүний яриадсан нөгөө нэг EQ байна те. Өөрийнхөө сэтгэл зүй хөдлөлийг яаж зохицуулж багаар ажиллаж чадах гээд байна. Одоо жишээ нь саяхан бид тэр нэг гигантэн билүү.
Нөгөө нэг дэлгүүрөө шүү дээ, нэг том башин. Тий. Тэрний доор нэг ресторанд орсон чинь нөгөө юу явж байна. Робот явж байна. За. Нэг хоол зөөдөг. Тий, нэг хөөрхөн муур шиг. Нэг тэгээд тэр чинь нөгөө цахилгаан өгчөж байгаа шүү дээ. Тэгээд нөгөөдөг чинь тавьсан хоолой чинь ингээд тавхтаа навцраад хажууд чинь өрөөд ирчих байгаа байхгүй. Чи манад ороод ирчихсэн баг. Би тэрийг шүү 10 хэдэн жилийн өмнө ч лөө хаана нэг Техаст явж байгаад нэг харж байсан. Тэр үед гайхаж байсан байхгүй. Ширээн дээр ингээд нөгөө iPad тавьчихсан. Тэгээ iPad-ын дээр нь хоолой захиалал ингээд байжсэн чинь нөгөө робот хурж ирэл ямар гоё юм бэ гэдэг. Тэгсэн чинь өшөө манад тэр нь өнөөдөр ороод ирчихсэн байж. Тэгээ ийм тохиолдолд нөгөө нэг үйлчлэгч гэдэг чи яах юм, нөгөө хоол зөөдөг үйлчлэгч чинь яах юм бэ гэдэг асуудал байгаа. Тэгээ эднэрийн чи ажлын байрыг бий байхгүй болгочих нь биш үү. Одоо эднэр ингээд хүмүүс гудамжинд гарна штэ гэдэг. Нэг тийм айдас яваад байгаа байхгүй. Гэтэл үний хэрэг дээрээ тэр хүмүүс чинь юу болж хуурах хэвээр байх, тэр сэтгэл зүйч болж хуурах хэвээр. Тэр хүн ресторанд ороод ирэхэд бол ингээд нүрийг хараад шууд уншдаг. За энэ өнөөдөр бол их сайхан аштай байна да. Одоо ажил төрөл нь гоё байгаа юм байлгүй. Гэ тэрийг ингээд урамшуулад явдаг. Нэг жоохон царай одоо тийм хүн орж ирэх юм бол за энэ ч нэг жоохон сэтгэл дундуур байна да. Энэ яасан юм бол таа. Тэгээ тэр үнтэй уулзаад яриад сэтгэлийн засаад ингээд гоё болгоод. Тэгээ тэр бол одоо орчин үеийн тэр ресторанд ажиллах үйлчлэгч нарын ажил болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэг эн чинь уже асар их том мэдлэг хэрэгтэй болж байгаа биз. Тийм байна. Тийм. Тэгээ би нэг энэ оны 6 сард Америкийн хуралд яваад бас тэ сүүлийн үеийн мэргэжлийн гоё шинэ ойлголтууд, трендүүд их гоё мэдээлэлүүдийг авсан. Тэрэн дээр бас яг л энэ AI ярьж байгаа байхгүй. Тэгээд манайх ч бас тэгэл ер нь дэлхийн айлч оронд AI-г яаж зөв ашиглах вэ? Яг тэнд бол AI ороод ирлээ гэдэг нь нэг чухал биш, аливжаа ашиглаад эхэлсэн. Яаж зөв ашиглах вэ? Дээрээс мэдээллийн аюулгүй байдал те тэр data security энэ яаж хангах вэ гэсэн юмнууд л илүү ерөөдөө ярьж илээ. Гэхдээ тэрнээс нэг миний нэг өөрт ингэж аяга олзуурхаж авсан нэг мэдлэг болохоор ер нь ирээдүйд яах юм бэ гэдэг нэг асуултан дээр те AI одоо илүү сайн хөгжөөд бүрэл супер болно. Хүмүүс ч гэсэн бүр сайн хэрэгэлдэг болчихно. Тэгэнгүүт бизнесүүд болон мэргэжилтнүүд өөрсдөө яах ёстой юм бэ гэсэн чинь ингээд юм хоёр туйлд хуваагдаж байгаа байхгүй нэг график зураад. Тэгсэн чинь нэг бол бүр extremely fast frictionless одоо нэг машин тэ систем маш сайн юм роботлог баг байх хэрэгтэй гэж байна. Нэг бол extremely human байх хэрэгтэй. Ерөөсөө хүн л тэр үйлчлэгийг үзүүлдэг, хүн л энэ ажлыг хийдэг тэ. Энэ хоёр туйл руу хамгийн сайн явсан хүмүүс нь одоо үлдэнэ. Тэгвэл аль альтанд сайн биш гол байгаа нөхдүүд бол ингээ юм хар нөхөнд унана гэж тэр нэг гэлтгч ярьж. Тэр бол надад бүр үнэхээр сонирхолтой бөгөөд үнэн санагдсан байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл бид нар Amazon дээр ч юм уу те юм авахад ингээл one day delivery компьютероор ороод ингээл аваад ирнэ гэрийн гадаа ороод ирнэ. Энэ бол ингээ extremely frictionless ерөөсө өрсөлдөхийн боломж байхгүй те. Ийм бизнес нэг бол болох хэрэгтэй. Нэг бол одоо зөв extremely human ерөөсөө хүннээс өөр хүн энийг хийж чадахгүй байх ч гэдэг юм. Одоо нөгөө жинхэнэ амар үнэтэй нөгөө VIP service center бол те саяны таны ярьж байгаагаар ерөөсөө хүн тухайн хүнд ямар мэдээлэл одоо үйлчлэгийг үзүүлэх үү гэдэг дээр л ерөөсөө төвлөрч байгаа те. Тэгэхээр ийм байж ерөнхийдөө үлдэх юм байна гэхээр мэргэжилтнүүд бас дагах гэдэг аахгүй тий. За тэгэхээр би технологи ямар ч гэсэн маш сайн хэрэглэх хэрэгтэй юм байна тий. Тэнгүү тэр хэрэгжилж байгаа технологи дээр үндэслээд зөвхөн хүний гаргаж өгөх би ямар мэдээлэл өгөх юм, ямар шийдвэр өгөх юм. Тэгээ саяны хэлдгээр за магадгүй бидэд нөгөө санхүү технологи хүртгэллэгтэй холбоотой шийдвэрүүд бол өөрөө хараад анализ хийжлээ гэхэд хинт мэдээлэл өгж байгаа хэрэг удирдлагт өгж байгаа. Удирдлагч өөрөө хүн байгаа. Тэгэхээр бас яаж тэрэнд тэр нүглээ усахтай их нэртэйгээ хэрэгжчихсэн байгаа. Эсвэл буруу хөлнөөсөө босчихсон байгаа. Тэгээд гаргаж байгаа шийдвэр нь шолондоо байгаа. Тий, яг үнэ. Тэгэхээр ингээл ерөөсөө асар олон дараагийн шин юмнууд орж иж байгаа. Нэг бодол нь ерөнхийдөө маш сонирхолтой тий. Тэгэхээр бидний нөгөө өдөр тутмын хийдэг manual ажлууд бол илүү сайхан автоматчлагдаад цаана нь юу хэрэгтэй вэ гэхээр яг саяны ярьж байгаа сэтгэл зүйн ур чадварууд, хүнийг ойлгох, хүнтэй харилцах, за тийм манлайлал leadership-ийн асуудал гэл бүгд орж иж байна л да. Тий, одоо анзаарч чи сая Amazon гэж хэлж байна. Одоо үндсэндээ бол дэлгүүр ороод авах шаардлага алга шүү дээ. Amazon-оос л ингээд бүх юмаа захиалчгаад авчиж болж байгаа. За манай Монголд бол Temu гэж нэг юм бүр гайхамшигтай юм нэвтэрсэн юм шиг байгаа. Тэгээ тэр нь хөрх юмт их сайн ажиллаад байгаа шиг байгаа. Тэ Temu эргүүлсэн л хүн суугаад байна шүү дээ. Манай ямар ч бас миний ойр хавьд бол тийм хүмүүс бол ганц нэг байна. Тэгээд асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгвэл энэ дэлгүүрүүд чинь яах юм бэ гэж.
Тэгээ эн чинь одооноос хойш манай энэ бизнесийнхээ одоо энэ стандарт санхүүгийн менежерүүд чинь энийг бодож явах хэрэгтэй байхгүй. Энэ юу болж хувирах юм бэ гэж. Тэгээ чи зүгээр энэ тэнд явж байхдаа бол харсан бах одоо өндөр хөгжилтэй орнуудад бол тийм хөөрхөн бутик гэж нэг юм байдаг шүү дээ. Нэг жижигхэн нэг ийм өрөөнд дотор л нэг хоёр юм өлгөчихсөн. Тэгэл хүн яваад орох тэр нэг сайхан хүн тий гой хүлээж аваад кофе уугаал цагаагаар яриад тэгэл авгаа хүүхдийн яриад ингэснүүд гэж ярьж байгаа. Тэгээ хүн чинь тэрийг хүлээгээд тийм байна. Тэр нэг анхаарал халамж одоо тэр хүнд нэг тийм элэгсэг дотн юмыг тэрийг хүлээгээд тэгээд тэн дээрээ тулгуурлаад тэр нэг яг tailor made яг тухайн хүнд зориулан эсгсэн тэр бүтээгдэхүүнийг гаргаж өгдөг юм руу ороод явчихлаа шүү дээ. Тэгээд тэр бол нэгдүгээрт ажлын байрыг бол их нэмэгдүүлж байгаа. Хүн болгон ажлын байр өөрөө ажлын байрыг бий болгоод өөрөө тэнцэнэ ажиллаад тэгээд нийгэмдээ дарамт болохгүйгээр яваад хасар их бололцоо бүрдүүлж байгаагаас гадна тэр хүн чинь дуртай юм хийж байгаа учраас бол сэтгэл зүйн хувьд бол маш хангалуун. Тэгээд тэр утгаараа нийгмийн нэг уур амьсгал гэдэг чинь бас арай ондоо болоод явчихж байгаа жишээтэй. Тэгээд дээрээс нь тэр бүтээгдэхүүний байнгын хөгжүүлэлт хийгдээд байгаа байхгүй. Тэр чинь хэн орж ирлээ, ямар шаардлага тавьж гэн, ямар юм ярьж гэн гэдгийг тэрийн нөгөө дараагийнхаа үйлдвэрлэгч рүү ингээд нэг энэ холбосоор ингээд дамжуулаад явдаг тийм юмнууд гараад ирж байна. Бас нэг сони юм нь болох тэр одоо тэр нөгөө джинс биш дэлий баха аль нь үлээ нөгөө нэг дэлгүүрт орох тэр хэмжээг нь авчгаад тэгээд маргааш нь гэрлүүн нөгөө джинсийн юу болчдөг. Тэг чинь янз размертай хүмүүс үйж шүү дээ. Дэлгүүрт бол ингээд нөгөө нэг хэдэн размер байгаа шүү дээ 32, 34, 36 тэгэл. Тэгэл тэрийг хүмүүс ч үзэж байгаа л таарч нөгөө юу гээл яг ихэнх хүмүүс нь стандартны биетэй хүмүүс л байгаа бол. Гэхдээ зарим нэгэн хүмүүс ч юм бол бас арай ондоо хөлн нурт богинж байт юм уу яа тий. Тэгэнгүүт чинь тэр нөгөө нэг яг tailor made яг тухайн хүнд зориулсан эсгүр хийгээд тэгээд тэр джинсийн ингээд явуулдаг. Тэгэхээр дахиад нэг гинжи холбот. Манай Монголд бол тиймэрхүү юмнууд бол би зүгээр дээр үе санаж энэ одоо говьд ажиллаж байсан нэг зарим нэг инженерүүд нь гараад говьсаа гараад тэгээ өөрсдөө нэг тийм нөгөө програмчлагддаг нэг тийм Японы нөгөө нэхэмлийн машинууд шүү дээ. Тийм машинуудыг аваад тэгээд нөгөө захиалгаар ноолорон бүтээгдэхүүн хийж байгаа байхгүй. Хийхдээ зурга нөгөө нэг худалдаа авч байгаа хүнтэйгээ хамтарч идэг. За наад оролтыг чинь хийхэд бол ийм урттай бай, ийм өргөнтэй бай, энэ дээр нь ийм хевруул, энэ дээр нь ийм текст оруулж гэх юм ингээд хоёлаа яриа тэгээд үзээд компьютер дээр хийж жагаад тэгээд дараа нэг компьютер руу оруулчих тэр нөгөөдг нь ингээд гаргаад ирдэг. Тэгээд тэр бүтээгдэхүүний чинь нэгж бүтээгдэхүүнийх нь үнэ дандаа $1000-аар яригддаг. $1000, $5000 энэ төр гэдэг. Бөөдөр үйлдвэрлэж байгаа юм чинь бол нэг $50, $20 энэ юмнууд л байж байгаа шүү дээ. Тэгэхээр цаашдаа бол дандаа тийм юмнууд хөгжих болов гэж би бодод байна. Тийм. Яг санал нийлж байна. Ер нь бол яг тэр нэг бүтээг те тэр нэг personalized tailor made яг нэг хүнд зориулсан, өөртөө зориулсан юм онцлог юмнууд бол угаасаа их хөгжиж байгаа. Тэгэхээр нэг талдаа баг одоо нөө Amazon шиг байж чадахгүй бол те одоо яг өөрөө чи юу хийж чадхаан тэрийгээ гоё онцлог болгоод те яг хүнд тохирсон те одоо нөө гараас гарт гэдэг шиг нэг чамаас нөгөө хүний сэтгэл санаанд таарах юм л гарах хэрэгтэй гэдэг юм барих болчиход байна л да те. Тийм. Тэгэхээр би ч гэсэн өөрөө одоо нэг хэрэглэгчийн хувьд бас нэг иймэрхүү хөрхийн бутик стор ч юм ялангуяа нөө Европт бол тийм соёл их штэ одоо нөө гэр бүлийн ийм хөрхэн фарм ч гэдэг юм уу хааны стор нэг зүгийн бал мал хийдэг газар ч гэдэг юм уу эсвэл нэг юм хөрхэн хувцсны юу ч гэдэг юм ингээд айгүй хөрхэн тэгээд хэдэн жил болоход байж л идэх дараа нь тэгэл очиод ингэнгүүт бүр таньж мэддэг хүмүүс шиг ингээд тэр яг үүндээ тэр бүтээгдэхүүнд нь буцаж очиод байна уу гэхээс зөвхөн тэр харилцаанд нь очиод байгаа байхгүй тэгээд тэнд баг хэрэггүй байсан ч гэлээ гэсэн юм авчмаарсан нэгдэл ингээд тийм тэгээд тэр чинь нөгөө бас цаагаараа нөгөө одоогийн хүмүүс чинь айгүй conscious customers болсон гэж яриад байгаа шүү дээ ингээд өөртөө ингээ маш их юм судалдаг, хардаг, мэддэг. Дээрээс нь нийгэмдээ ээлтэй зөв юм хийж байгаа тий. Одоо ийм sustainable болно ийм доктортой гоё бизнесүүдийг дэмжнэ гэд өөртөө сонгочдөг. Тэрэндээ их үнэнч байдаг тий. Тэгэхээр тэр conscious customer-т хүрэх одоо арга хүртэл өөр байгаа даа штэ. Тэгэхээр энийг дагаад
Ард нь бизнес болгоны ард нөгөө нэг бүртгэл тооцоо тий шинжилгээ энэ төр чинь уг нь бол явж л байгаа тий. Тэгэхээр бид нар бас энийг ерөнхийдөө харах цаг нь бас алижээ болцоо. Тий. Тэгээд энэ бүгдийг чинь цаана нөгөө бүртгэл тооцоо санхүүл байж байгаа шүү дээ. Тий, тэгэлгүй яах вэ? Тэр чинь тоогоо харж иж хүмүүс чинь шийдвэр бас гаргана шүү дээ. Нөгөө тоог нөхгүй мэдээлэл нөхгүй байхаар чинь хүн шийдвэрээ гаргаж чадахгүй. Нэг бол өөрийнхөө л одоо нөгөө харах хоноор гаргаад яваад байгаа гэсэн үг шүү дээ. Удирдлагуудын хувьд бол. Тийм. За, хоёулаа нэгэнд бас тэгээд энэ нөгөө бизнес эрхлэгчдийг ярьсных одоо гадны одоо тэр хөөрхөн жижигхэн юм family owned бизнесүүд одоо жидүү юм да тийм манайхаар л жижиг дунд юм хөөрхөн үйлдвэрлэлүүд бол ингээд нийгмийнхаа асар их хувийг эзэлдэг тий ерөнхийдөө бол тэгээд тэн дээр чинь хүн дээр очиж जैन дээрээс нь тухайн гэр бүлийн ч юм уу тухайн одоо жижиг дунд үйлдвэрлэлийг хийж байгаа юмны нөлөө одоо стори энэ төр нэг аягүй гоё тий манайх одоо энэ фармаас ингэж аваад тэдэн гэр бүлээс энийг цуглуулад ингээд таны гарт хүрж шүү гэж хэлэхээр хүнд ч их гоё санагддаг. Тэгэхээр иймэрхүү гоё юм хариуцлагатай ийм нийгэмд одоо зөв юмнуудыг гаргасан те ийм зөв жижиг дунд үйлдвэрлэлийг манад ер нь яаж илүү хөгжүүлэх ёстой юм, яаж тоог нэмэх ёстой юм. Одоо ер нь яг энэ жижиг дунд үйлдвэрлэлийн эдийн засгт эзэлж байгаа нийт салбар одоо юу хувьч гэдэг юм те нөлөөлөлч гэдэг юм. Энэ ер нь таны бодлоор хэр их байгаа вэ? Тэг. Ер нь бол цаашдаа бол энэ тренд хадгалагдаад үлдэн энэ явах нь ойлгомжтой. Манайх бол одоохондоо хөлөө олохгүй нэ яг нэг өгүүлэхэд бол. Бид нар ч нэг шал ондоо системд байж байгаа шинэ систем рүү л орж штэ. Тэгээд тэр хуучин системд байсан тарих толгоо гэдэг бол шал ондоо штэ. Үнгүү тэтгэх ёстой, өөх ёстой. Би бол хамаагүй энэ төр тэгэл нэг л би ямарыг бодвол өөрөө хөдөлмөрлөхгүйгээр л амруу хүн юм хийгээд байна гэж боддог байсан. Одоо бол тэрнээс нэг жоохон гарч эхэлж байна. Би бүрэн шийдэгдсэн гэж хэлэхгүй. Дөнгөж данган гарч эхэлж байна. Тэгээд нэг дөнгөн данган гарч ирээ за нэг өөрөөсөө юм хийх ёстой байх шүү гэсэн нэг юм хандлага бол ерөнхийдөө одоо төрж байна гэж би хэлье. Магадгүй нэг 20 жилийн дараа энэ бол одоо нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн тийм үнэлэмж соёл болоод явах бах. Нэгдүгээрт нь ийм фактор байгаа. Хоёрдугаарт нь бас нэг юм байна. Өнөөдөр бас гоё амьдрмаар байна шүү дээ. Тэгээд нөгөө нэг хөлс хүчээ гаргаад тэгээд явах төр чинь цаг хугацаа шаардах гэдэг. Одоо 5 жил 10 жил тэр явж яж нэг юм төрөвлөрөх гэдэг. Гэтэл би өнөөдөр гоё амьдрах гэдэг. Тэгээд тэрийг бодсон хүмүүс бол манад бол ялангуяа дээгүр бол маш их байна гэж би бодод байгаа. Тэгээд яаж нэгтэр бол ер нь хамгийн хялбар харах нь хулгайлах юм биш гэж. Улсын төсвөөс хулгайлж байгаа. Энд чинь бол өстөө нэр ганц албан ёсоор хууль ёсоор хулгайлж болдог зүйл байна гэдэг хууль гаргаж байгаа тэрүүгээрээ хулгаалаад тэгээд нөгөө хүмүүс чинь ингээд өцгтөр нөгөө шалдан амтан байсан өнөөдөр хачин баян болоод одоо хөрөнгө талаасаа чэнэлэг болоод явчих тэр чинь хүмүүс хараад гайхаад байгаа. Ч манайх чинь жижиг юм чинь бие бинийгээ мэдчихл байгаа шүү дээ. Хэн яаж хөрөнгөжөөд байна гэдгийг мэдчихэж байгаа учраас тэгээд тэр нэг нийгмийн дотор тэр нэг баячууд нь улам баяжаад ядуучууд нь ингээд нэг жоохон улам доройтоод ингээд нийгмийн ялгарл айгүй хүчтэй явж байгаа. Энэ нэг өөр амьсгал өнөөдөр аяг хүчтэй байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө нэг тэр нийгмийг эрүүлж үлдэг, бүтээлч болгодог тэр уур амьсгалаа дараад байгаа байхгүй юу? Би нэг жижиг бутик маягийн ажилуулад ингээд гоё явъя гэдэг тэр хүслээсээ илүү за ярьш би ингэж явж яснаас энүүнтэй адилхан явчихъя гэд тэгээд нөгөө нэг бол цүнх хөрөгчөөлөө нэг бол нөгөө эрхэм гишүүн болоо энэ төр гэсэн хүсэл нь бол хамаагүй илүү болчихоо. Тэгээд нэг тийм хоёр нийгэмд байгаа нэг уур амьсгалын хэн ялах вэ гэдэг. Нэг тийм том процесс явагдаад байна гэж надад харагдаад байгаа. Тэгээ энэ энэ дээр бол нэлийн юмнууд бол байх ёстой баг. Бас нэг асуудал бол нийгэмд нөлөө бүхий хүмүүс гэдэг нэг олон юм яриад байдаг шүү дээ. Одоо нэг инфлюенсер энэ тэгээд нэр хүндтэй болчихсон хүмүүс. Энэ хүмүүсийн нийгмийн ухамсарын асуудал, нийгмийн хариуцлагын асуудал, энэ хүмүүсийн тэр үлгэрлэлийн асуудал их чухал. Энд чинь өөрөө субъективны фактор байхгүй. Яг тухайн хүний л одоо өөрийнх нь л гаргах ёстой шийдвэр шүү дээ. Тэгээд тэр хүний боловсролоос нь хамаарч байна уу? Тэр хүний өссөн орчингоос нь хамаарч байна уу? Эцэг эхийнх нь одоо хүмүүжлээс хамаарч байна уу? Найз нөхдөс нь хамаарч байна уу? Ингээд бас нэг ямар ч тохиолдолд ингээд нэг зөв юм хий, тэрийг юм болгоё гэж явж байгаа хүмүүс бол надад бол харагдаад байгаа. Тухайлбал одоо тэр Японы сумод байсан нэг залуу
Монгол төрж ирээд тэр нэг заримгийн үйлдвэр, сүний үйлдвэр эднэр байгуулад, нэг сургууль соёл эднэр байгуулад ингээд айгүй хөөрхөн яваад байна шүү дээ. Тэгээ тэр чинь бол их хөөрхөн үлгэрлэл болж байгаа байхгүй. Ингээд бас явж болт юм байна. Ингээд бас үр дүнд хүрч болт юм байна шүү гэсэн. Тиймэрхүү юмнууд бол их олон байгаа. За харин тий одоо тэр нөгөө чинэлэг дунд давхарыг яаж одоо илүү болгох вэ? За чинэлэг нь байг ер нь дунд давхаргаа яаж илүү олон болгох вэ гэдэг бол ер нь хэцүү шүү дээ. Яг ингээд дунд давхаргийнханд бол ингээд нэг юм шахагдж байгаа гэх юм уу ингээд нэг цөөдөж байгаа юм буус айгүйх мэдгэдэл гэдэг л та. Тэгээд яг нэг сонголт эдийн засгийн хувьд ч гэсэн одоо ямар нэгэн бараа бүтээгдэхүүн шүү дээ үйлчлэгээ ч юм уу ингээд сонголт хийхээр нэг бол нэг амар үнэтэй. Тэнийг бол бүр нэг юм үнэгүй хэрнээ ямар ч чанаргүй ч гэдэг юм уу тийм. Тэгээ ингээд дунд давхаргийнхан бол ер нь жоохон шахагдаад байгаа ажиглагдаад байгаа. Тэгэхээр энийг ерөнхийдөө уг нь бол дэмжих гарцсан л одоо тэр нөө хуваараа бизнес эрхлэх, жидүүгээр нэмэгдүүлэх энэ төр юм шүү дээ тий. Ер нь би бол хувьдаа энэ дээр нэг зүйлийг л онцгой анхаарасаа гэж боддیں۔ Тэгээ олон жил ярьж байна. Тэгээ миний л арчаагүйгээс болд юм байлгүй да нэг дутуу тайлбарлаад байгаа мөнх амьтанд ойлгуулж чадахгүй байгаа юм болов. Юу вэ гэхээр тэр нэг өмчийн эрх гэдэг юмыг л онцгой анхаараач гэж. Нэгэнт л бид нар зах зээл рүү шилжчихсэн юм чинь бол хүн чинь өмчтэй байх хэвээр. Тэр өмчийн бол хин нэгэн хүн дээрэмддэггүй байх хэвээр, хулгаалдаггүй байх хэвээр, тэр хүнд нь дарамт үзүүлдэггүй байх хэвээр. Одоо чиний тэр яриад байгаа санаа чинь тэр шүү дээ. Нэг бол одоо асар их өндөр үнэтэй, нэг бол их доогуур үнэтэй байна гэдэг чинь тэр чинь бол нөгөө зах зээлийн механизм ч ажиллахгүй, өмчийн эрхийн юмнууд чинь шийдэгдэхгүй байгаа учраас л нөгөө дундаж давхарах гэдэг чинь гарч ирэхгүй байгаа байхгүй. Тийм учраас ингээд тэр нэг өмчийн эрх гэдэг юмыг одоо хүн нэг санаа гаргалаа. Санаа гаргаад нэг юм хийх гэж яхад нь ажуунаас нэг эрх мэдэлтэй хүн харж ясна хөш эн чинь ихтэй жигэн байна чи хэдэн төгрөг олж болд юм байна гэд тэгээ болоогоод авчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол энэ бол байж болохгүй зүйл л дээ. Тиймэрхүү юмнуудаас л тэр өмчийг хамгаална гэдэг чинь тэр байхгүй юу. Тий энэ дээр бас яг санал нийлчин тий одоо ингээд нэг шинэ бизнес эрхлэх юм уу одоо шинэ ялангуяа нэг оюуны өмчн дээр тий манайд ч оюуны өмч тэгээд бит бос өмчийн юмнууд бас их сул яваад идэм билээ ш. Тэгээ ингээд юм хийх гээд чи одоо бас альва ямиг ер нь одоо үүсгэн байгуулж хийнэ гэдэг чинь тухайн хүнээс асар их цаг хугацаа хөдөлмөр сэтгэл тий бас тодорхой хэмжээний золиос уг нь гарч идэг тий. Тэнгүү тэрийг нэг хүндлэх ухамсар байдгүй мөнгө л болж ивэл гээл тий ингээд нэг дээрэмцчих гээд байдаг хулгайлчих гээд байдаг копицчих гээд байдаг юм ер нь асар их манад байгаад байгаа. Тэгэхээр энэн дээр бас ингээл ер нь одоо манай мэрэгчлэнүүд уг нь дуурчлах хэвээр тий бас ажиллаа. Одоо 90-ад оны үеэс бол өнөөдөр ингээд их том болчихсон гэд олонний өмнө их нэр мөрөнд дурддагдаад байдаг зарим нэгэн тийм бизнесийнхэн бол дандаа хүний бизнесийн санааг бол хулгайлж өсч ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ одоо нэг иймэрхүү одоо хулгайн асуудал одоо яг хүн болгон л айгүй стресстэй ингээл улс төрийн байдлаар тий зөв буруу илтэн дүнэлтүүд хийгээл ингээл өдөртмийн амьдралдаа ерөнхийд бол ярьж байна. Бараг ингээд таксийн цуусан жолооч ах яриастай гэ тэ заримдаа өдөр чинь хүн хүний шүүлт одоо өөр байгаа шүү дээ. Нэг бодлын стресстэй нөгөө бодлын нэг улс төрийн тухай өөртөө бидэд бас сонирхож оролцохгүй бол ялангуяа мэрэгжлийнхэн өөртөө тэр нь тодорхой хэмжээгээр оролцохгүй бол нэг амар юм анзаарчихсан. Одоо жишээлбэл одоо юу гэдэг нь нэг бодлын эрдэмтэй хүн даруй байх ёстой энэ төргөө сургацсан бид нарыг те тэгэнгүүт ингээ юм мэдээд байгаанууд нь ингээ дугаа байгаад байдаг. Тэрний хорон юу гэхээр юу ч мэдэхгүй нөхөр гарч ирсэн амар мэдж байгаа юм шиг ярих ч юм уу те амар мэдж байгаа юм шиг ингээ нөө дүр үзүүлэх те тэгэхээр тэр айгу буцаад хортой юм байна гэд. Тэгээ ямар сандаа одоо бид эдийн Америк дээр подкаст хийж байгаа чинь ч гэсэн ядаж мэрэгжлийнхэн асуудлыг нарийн ярьдаг те. Тэр хүмүүсийнхаа одоо санаа бодлыг яг боддоор нь хуваалцдаг, мэддэг юм а бас ингээ ярьдаг байхгүй бол тийм болохгүй. Ер нь бол тэгээд бодогдсон. Нэг тийм хагас дутуу мэдлэгтэй хүнээс огт мэдлэггүй хүн дээр шүү дээ. Тийм. Нэг хоёрын хооронд нэг юм мэддэг хүн чинь гарч ирээд хамаг ямиг сүйтгэхэд байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ тийм хүмүүс чинь айгүй зоригтой байд юм шиг. За би одоо өстой нэрэ гарыг. Наад чи би хийчихье гэдэлтэй дэш зүтгээд идэв юм шиг. Харагдсан шүү. Амар жаргал.org гэдэг миний нэг сайт байдیں۔ Тийм байлаа шүү. Тийм тэр сайтн дээр би наадахын чинь тухай бичсэн байгаа. Ер нь яг тэр ийм болж битэхгүй хүмүүс дэшиг гараад ирд юм бэ гэдгийг бас ингээм хандаа тайлбарсан байна. Тийм таны тэр нөө сайтаас би бас нэг хаяа гоё мэдээлэлд уншдаг юм а. Олон төрлийн сэдвэр тэ багш. Зөвхөн бас нэг эдийн засаг гэхгүй төрөл төрлийн сэдвэр нийтлэлд оруулалт юм лээ шүү дээ. Тийм хандаа оруулах гал гэдэг. За тэгээ одоо энэний нөгөө нэг хоёлаа ярьснаар одоо нөгөө мэрэгчлэнүүдийн гадаадд бол нөгөө нэг
peer pressure, professional pressure group өнтер гэж үг байдаг те. Одоо яг мэрэгжлийн ямаа мэдж байгаа хүмүүс нь яг улс төрд ороод улс төрч болоод сүйд болдог юм а гэхэд улс төрийн гарч байгаа шийдвэрүүдэд нөлөөлдөг байх, дуу хоолойгоо хүргэдэг байх бол айгүй чухал те. Тэнгүүд манад тийм юм бас нэг айхтар байхгүй нь одоо ялангуяа манаас салбарт бол миний мэдж байгаагаар бол нэг айхтар тийм гоё одоо жишээ те кейс харагдахгүй л байгаа. Тэгэхээр энэн дээр одоо яг манай санхүүгийн бүртгэлийн мэрэгчлэнүүд яаж одоо юм профешнл одоо зөв юм гоё шаардлага тий прешерыг төрдөө ер нь үзүүлж өгч явах хэрэгтэй юм бэ гэдэг дээр таны бодол юм. Тийм би зүгээр одоо нэг тодорхой жишээ хэлэх гээл оролдъё л дөө. Наад асуудлыг чинь нэг шийдэх нэг арга нь бол төрийн бус байгууллагууд байгаа. Тийм. Тэгээ төрийн бус байгууллагууд гарч ирээд тэгээд тодорхой одоо ажлыг хийгээд явдаг. Тэгэхдээ тэнд нэг үнэт зүйл байх хэрэгтэй төрийн бус байгууллага дотор. Тэр төрийн бус байгууллагаараа л байх хэрэгтэй. Тийм. Гэтэл төрлөө ханддаг. Төрөөс ямар нэгэн одоо дэмжлэгч юм уу элдв янз юм авах гэж оролддог. Тэр бол буруу байхгүй. Би яагаад энийг ингэж онцлоод байна гэхээр түрүүн бид тэр англи сурч ирсэн гэсэн шүү дээ. Тэнд би нөгөө юуг анзаарсан байхгүй. Тэр Certified Public Accountant гэдэг CPA тий. CPA тэр бол тэр чи яг мэрэгжлийн нэгтлэн гут шүү дээ. Тэгээ анх тэр мэрэгжлийн нэгтлэн бодогчдын институт гэдэг юмыг одоо байгуулсан яг чиний урдаас хараа сууж байна. Манай сургууль дээр анх байгуулагдаад Артур Андерсон гэж нэг компани байсан. Тэрний нэг зөвлөх нь Монголд ирж захтан тэрүүнтэй ярьж байгаа. Тэгээд дөрвөн мөрмөнд боловсруулад тэгээ ихтэй сургуулиудын багш нар үйлдвэр аж ахуйн газруудын одоо гол ерөнхий нэгтлэнгуудыг урьж авчраад ийм холбоо байгуулсан энэ төр гэл. Тэгэл тэн дотор нэг хэсэг нь яхав тайлбар тавиал юм ч юм уу тийм ч юм уу энэ төр гэл. Гэвч төрийн бус байгууллага сайн төрийн бол орон л зорохгүй л үзэн төр гэл. Тэгээ байгуулсан л та. Тэгээ байгуулад анхны ерөнхийлөгч нь бий байгаад үйл ажиллагаа явуулаад бас нэг оны шилдэг нэгтлэн бодогч энэ төр гээд нэг шалгаруулад аж ахуйн нэгж мэгж энэ төр гээд шалгаруулаад ингээд явсан. Тэгээ дараа нь би нэгэнт байгуулчихсан юм чинь тэгээ бус нь аваад яваг гээд шилжүүлчихсэн байсан. Тэгээд дараа нь би эргээд ингээд харж байхад бол жоохон харамсдаг байхгүй юу. Дараагийн хүмүүс нь бол юу болгосон бэ гэхээр тэрийг нэг тийм мөнгө саадаг хэрэгсэл болгочихсон. Certified Public Accountant гэдэг тэр цол зэрэгмий чинь мөнгөөр өгдөг. Тэрүүгээр нөгөө хүмүүсийг заавал шалгалтанд хамруул тэр гээд нэг шаардлага тавьдаг. Тэгээд тэрийгэ болох тэр нэг хуулинд оруулаад заавал одоо тийм болсон байх хэвээр заавал шалгалт өгсөн байх хэвээр гэдэг. Тэгээд тэр чинь нэг төрийн механизмыг ашиглаж нэг хэсэг хүмүүс мөнгө хийдэг механизм болгоод авчиж байгаа байхгүй. Тэгээ энэ бол буруу. Ингэж явах юм бол буруу. Уул нь бол одоо тэр нэгтлэн бодох бүртгэлийн мэрэгжлийн нэгтлэн бодогчдын институт бол юу байх гэхээр бол яг мэрэгжлийн нэгтлэн бодогч нар цуглаад тэгээд чинь одоо аккаунтингийн код байж шүү дээ. Мэрэгчсэн нэгтлэн хүний одоо ёс зүйн кодыг юм уу тэрийг ингээд авч үздэг. Тэгээд тэр сертификатаа олгодог тийм ээ. Энэ үнэхээр одоо яг тэр хэмжээнд тэр мөнгө эдсэн хүмүүс гээд зөндөө хүмүүс л гарч байгаа ш. Тэрний чинь цаанд бас нэгтлэн байж л байгаа ш. Тэ. Тэгээд эвлэрэж явж байгаа элдв янз юм. Тэгвэл тийм хүмүүд бол одоо мэрэгсэн нэгтлэн гэдэг тэр цолонд байгаад ах ямар ч шаардлага байхгүй ш. Яг энэ мэрэгсэн нэгтлэн гэдэг бол бүр үнэхээр одоо нэг шилдэг ёс суртахууны хувьд бол одоо дээд зэргийн цэвэр тунгалаг хүн байх ёстой гэсэн. Тэр шалгуурыг ингээд тэрүүгээрээ ажиллаа хийдэг. Хоёрдугаарт нь одоо данс бүртгэл одоо элдв янзын юмнууд дээр өөрсдөө судалгаа хийдэг. Тэгээ судалгаа хийгээд энийг бол ингэж нэгтлэн бодох бүртгэлийн дансан дээр бол одоо ингэж тусах хэвээр байна. Энийг бол ингэж гүйлгээ гэж бичих хэвээр байна гэсэн тэр нөгөө нэг дүгнэлтүүдээ гаргаад тэгээд тэр дүгнэлтийн дагуу бүгдээрээ ингээд хүлээн зөвшөөрөж явдаг ийм ажил хийх хэвээр байхгүй. Гэтэл ажинда гэхтэр нэг л ердөл нэг тийм нэг хэдэн хүний заавал диплом олгоно, сертификат олгоно тэгээд тэрүүгээр нь. Тэгээ яг тийм юмнууд манад хэд гараад шүү. Одоо нэг татварын байцаагчжүүл юу юужлээ. Нэг 2-3 юм гарсан. Тэгээд дандаа нэг тийм арчаагүй хүмүүс байгаа байхгүй. Би хувьдаа тэгж л бодож байгаа. Өөрөөсөө юм сэтгэж хийж чадахгүй болох тэрэ төрлөө хандаад төрөөс нэг заавал нэг тийм зөвшөөрөл гаргаж тэгээд тэрүүгээрээ далимдуулж хүчээр ингэж нэг юм хийх гэж. Одоо жишээ нь манай Монголд ч магиструудын тоо бол бүр хязгааргүй болсон шүү дээ. Яаж байгаа вэ гэхээр хуулийн дотор нэг тийм заалт байгаа байхгүй юу? Заавал одоо магистр байх хэрэгтэй гэдэг. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс байх хэрэгтэй. Тэгээ одоо магистр бэлтгэдэггүй сургууль гэж байхгүй. Тэгээ хэдэн зуугаар нь бэлтгэж шүү дээ. Зүгээр нэг сургууль гэтэл 5-600-аар нь бэлтгээл.
тэрний магистр гэж юу байд юм бэ? Инээдэн байхгүй юу? Магистр гэдэг чинь бас нэг эрдмийн цол ухаантай юм шүү дээ одоо тэр чинь. Тэр чинь нэг өөрийн гэсэн анализ хийх лабораторийг бий болгочихсон, тэрийг эзэмшчихсэн, тэрүүн дээрээ тулгуурлаад бас нэг оюун дүгнэлт гаргах чадвартай тэр хүмүүсийг бэлддэг болохоос биш. Тэгэл нэг авцраал яадаг буруу. Тийм учраас тэр нэг хаан төр байх хэвээр юу руу орох хэвээр юу руу орох хэвээр тэгээд тэр нэг өмчийн эрхийн асуудал. Хүний өмчийг битээ хулгаалаад хүний оюуны өмчийг битээ дэрэмдээдэг энэ төр гэдэг асуудлууд бол айгүй чухал байгаа. Тийм. Яг санал нийлж байна. Одоо би бас нэг энэ Амира гээд төрийн бас байгууллага хамтраад үүсгэн байгуулсан шүү дээ хэдүүлээ. Тэгэхэд бас эхлээд за ямар ч лсэн нэр лого могоо тий хамаг юм ингээл байж болохоор нь яг Монголынхаа хууль эрх зүйн хүрээнд ингээ нөгөө тэмдэг мэмдэг бүртгүүлээл оюуны өмчөр явсан. Тэгсэн чи хүмүүс нөгөө гайхацсахгүй. Тэг би өөрийнхөө бас финсайтыг бас тэгсэн. Чи юу ч бараг эхлэегүй шах үйл ажиллагаа чинь дэлгэрээгүй байхад юугаа ингээ бүртгүүлээ яваад тий ингээд. Тэгээ тэр бол нөгөө бизнес хийх нөгөө юу гэдэг том зургаар нь бид чинь юм заадаг те анханасаа ингээд яг сайхан бичиг баримттай дээрэс нь одоо ийм бүртгэлтэй хуйлтай ингэж явах хэрэгтэй гэдэг сурсан ямаар л би энд үзээд байдаг. Тэгээд хөрсөнд буухтаа ингээд заримдаа манайханд нэг жоохон тэгж харагдаад байдаг байсан шиг. Тэгтээ бол яг би бол тэгж явсандаа одоо нэг 4-5 жилийн дараа бол айгаа баярлж байгаа. Зөв юм хийсэн байна гэд. Тийм. Тэгээ Амира дээр бол би тэгэд олон улсын мэрэгсэн зэрэгтэй хүмүүсийг те эсвэл сурж байгаа хүмүүсийг зүгээр нийлүүлээд тэр дотроос одоо олон улсын зэрэгтэй хүмүүс чи яг юу хийдэг юм бэ? Ямар онцлогтой юм бэ те? Тэгэд буцаага тэр хүмүүс чинь ажиллаж байгаа байгууллагуудтай, ажиллаж байгаа төслүүдтэй ямар гоё үр дүн гаргаж ийн гэдэг улсын бас эдийн засгийн хөгжил дууг нь бол өөрөөсөөрөө нэмэр болж байгаа, нэг тоос урж байгаа хүмүүс байгаа даа шүү дээ. Энэ хүмүүсийг цуглуулж ингэж дуу хоолой нь болж байгаа ийм байгууллага гэдгээр онцлог. Тэгээ бид нарт бол нөө өөртөө зэрэг цол олгоод байхгүй учраас те нэг айхтар тэгж нөө хууль мөнгө төгрөг нөлөөлөгч тийм юм нь бол харцангуй гайгүй ингээд сайхан явж байгаа гэж би л дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл тэр олон улсад хөлийн зөвшөөрөгдсөн тэр юм чинь бол тэр цаад олон улс нь гадаад улсад нь авчихад байгаа байхгүй тэр цолоо авчихад байгаа байхгүй. Тэнд бол манайх шиг нэг тэр 10 өрийн хаалгаар ингэндэг гэж байхгүй. Үнэхээр өвөлтөл нь тэтгүүлжээж тэгжээж тэр цолыг нөгж байгаа байхгүй. Хамгийн гонигтай юм юм бэ гэхээр тэр хүмүүс чинь яг хөө тэнцэнэ бол амьдраад байж болно, ажил төрөл хийгээд байх юм бол айгүй гоё явна ингээд бүр хачин гоё. Ямар нэгэн шалтгаан байж болно шүү дээ. Энд нь өгшөө аав ээж нь ч гэдэг юм уу, элдв янз ингээд Монгол төрөөд ирлээ бас нэг юм харахгүй. Тэгээд тэр хэрэгэм цолтой хүн чинь ингээд ажилд орё ихтер ажил олгогч нар нь тэрийг ойлгохгүй байгаа байхгүй юу? CPA гэж үе, SEC гэж үе, тэр CMA гэж үе, бүүмэд нэг дөрвөн үсэг байх юм гэсэн чинь ийм юм актер ингээд бүр тэр дөрвөн үсгний цаана тэр гурван үсгний цаана асар их үндсэн байгаа шүү гэдгийг бол ердөө мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээ тийм хүмүүстэй чи ажиллахад бол одоо хэцүү. Тэгээд айгүй бол нэг компанид ороход захирал нь тийм ойлголт байхгүй бол тэр чин сүулдэ юу болгож хувирах вэ гэхээр айгүй бол нэр болгоод хувирчих шүү дээ. Тэр үний чинь бараг л нэрвийн ажил хийлгүүлэх гээл ингээл ороод байж. Тэгэхээр энэ их гонхтой байгаад байгаа. Гэхдээ яг зүгээр ингээд юм эрхвч нэг явж байгаа л явж л байгаа л да. Цаашдаа бол энийг ойлгодог болно. Ер нь бол бизнес ойлгохтойхон шиг авч явъя, банка ойлгохтойхон шиг авч явъя. Тэргээд бодож байгаа хүн бол тэр нэг 3 үсэгтэй нэрийн хуудасны хартаа талтан 3 үсэгтэй 4 үсэгтэй тийм юм байх юм бол зүгээр одоо үн хайр хаяал одоо авдаг нэг ястаа тэгээд утгагүй тийм систем ирнэ байхаа гэж бодож байна. Зүгээр манай энэ Амирагийн хувьд бол би бол их олзуурхаад байгаа. Тэгээ шийдлэн ч гэсэн бас хэцүү. Яг гэвэл Америкт бол ингээд нөгөө нэг Америкч бай, Англич бай, Японч бай тэр өндөр хөгжилтэй орнууд бол яг чиглэлээрээ дагнчихсан холбоодод байж байгаа шүү дээ. Тийм. Манайх ч бол хүн цөөхөн юм чинь бол ингээд заавал нэг тустай холбоод гэж байхгүй харин нэг доор ингээд цуглаад харин ч бүр синерги үүсгээд бие биентэйгээ ингээд туршлага солилцоод явна гэдэг бол маш их чухал. Тэгээ энэ утгаараа бол одоо энэ Амирагийн хийж байгаа юмыг бол би одоо амхандаа их хоошоогод өгдөө шүү дээ. За баярлалаа шүү дээ. Та ч манай Амирагийн удирдах зөвлөлтийн гишүүн хамтран үүсгэн байгуулагчаар бас явж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм одоо таны зөвлөгөө одоо тэ чиглүүлгээс бас бид эд чинь суралцаад илүү цаашдаа зөв явах гад л хичээгээд одоо бүлэг хүмүүс шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо угаасаа тааж Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтыг үүсгэсэн. Одоо Монголын эдийн засаг хөгжилд өвдөө олон жил одоо бүгдийг л үзэж харсан хүний хувьд те ингээд дараагийн үеэ за энэ дээр нь алдаж болохгүй шүү. Энэ дээр нь ингэ шүү гэд хэлж өгч байгаа. Энэ чинь л бид нарт асар их үнцэнтэй. Тэгээ цаашаа зөв гიშгэх бас
алхам болж байгаа. Тийм энд маш их баярлж байгаа шүү багш. Би яг хамгийн гол нь би бол та нарыг л одоо дэмжиж байгаа шүү дээ. Энэ нэг хүүхэд нэг амхиндаа нэг юм хийх гээд оролдоод байна. Зөв юм хийгээд байна. Маш зөв яваад байна. Энийг нэг дэмжиж өгчих юмсан. Тэгээ миний нэг нэр нүүр гэсэн нэг капитал байдсан бол тэрийг энэнийх нь ардан тавьж өгье гэсэн утгаар л явж байгаа ш. Тэрнээс би бол нэг өдөр тутмын төлөвлөж ороо та нарт нэг тусуулаад байгаа юм баг л да. Зөндөөх тусалж байгаа багш. Тэгээ одоо Амира дээр бол хоёлаа тий одоо сүүлийн асуултаа ерөнхийдөө буцаагаад хомъё. За Амира ер нь Монголд яагаад хэрэгтэй ямар үнц нь бас нэмэх гээд байна. Яг хоёлаа сая бол ярьлаа л та. Гэхдээ ер нь дахиад бас нэг бидний яг юу ойлгох гэж хичээгээд байгаа дэр чухал юм нь бас яриа. Гэхдээ бидний гэхээс илүү ер нь энэ certified professionals те олон улсын хэмжээний одоо мэрэгсэн ийм мэрэгчлэнүүд зөвхөн нэгтлэн гэхгүй уг нь салбар бүртэл хэрэгтэй байгаа мэрэгсэн хүмүүс те яагаад хэрэгтэй ийм хүмүүс байснараа одоо манай эдийн засгт гэдэг юм уу улсын орны хөгжилд ер нь ямар нөлөөтэй юм бэ гэдэг талаас бас та дахиад нэг хэлж өгч. Зах зээл гэж би нэг төр үгийг хэлээд шүү дээ. Одоо бид нар ороод нэг хөлөө олохгүй бол нэг салганаад 30 хэдэн жил явж байна. Эргэж усаал янз юм болж байна. Гэхдээ энэ дэр нэг зүйлийг л манай бүх шатанд ойлгочих хэрэгтэй юм шүү. Зах зээл гэдэг бол сайн дурын уран сайханчд биш ээ. Сайн дурын уран сайханчдын хамтлаг биш, нийгэмлэг биш. Энэ бол мэрэгжлийн мэрэгсэн хүмүүсийн ажил юм гэж. Тэгээ пока энийг ойлгоогүй байгаа тохиолдолд бол одоо манай энэ шиг л юм л явна шүү дээ. Амира гэж нэг юм гарч ирчихад нэг энийг ойлгох гэдэг шүү дээ. Чи юм болгон дээр нарийн мэрэгсэн хүмүүс айгүй чухал шүү. Ялангуяа энэ санхүүгийн юм дээр чинь бол маш нарийн мэрэгсэн л байхгүй болохгүй шүү дээ гэдэг л нэмийг л тайлбарлаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ утгаараа юм. Тэгээд тэр мэрэгсэн байна гэдэг чинь үнэхээр мэрэгсэн байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд одоо манад бол мэрэгсэн гэд бас нэг хүмүүс цол хэрэг аваад байна шүү дээ. Тэгэхдээ тэр нь түрэн битээр зах зохиос нь ярьлаа шүү дээ, тийм ээ. Үнэхээр одоо хөлсөө гоожуулж, уйлж, дуулж, элдв янзын болж байгаа тэр нэг курс мөрсийн төгсөөд шалгалт чөлгөөгөөд мэрэгсэн болж гэнэ үү? Эсвэл одоо тэгэл гүй би заашгүй нэг магистр байх ёстой маа одоо нэг төрийн албанд очих гэсэн чинь тэр нь хэрэгтэй болоод надад нэг диплом бараг гаргаад өгөөч гэдээ худалдаад өгч байгаа сертификат худалдаж авах гээд байна уу. Тэгэх юм бол тэр чинь мэрэгсэн биш. Мэрэгсэн биш. Тэгээ тэр чинь нөгөө мэрэгсэн гэдэг үгний чинь нэр хүндийг үн цэнийг бол байхгүй болгочиход байгаа байхгүй юу. Тэрнээс ялгарч байгаа юм нь бол юм бэ гэхээр за яха бид нар дотроо ингээд балиарта тэр мэрэгсэн гэдэг имийг сүдгээд хайчихсан юм байна. Тэгвэл гаднаас тэр хөлийн зөвшөөрөгдөд тэр Англид нь сургууль тэр нөгөө институтууд нь очиод сураад тэнцэнээс авчихсан, Америкт авчихсан, Францд авчихсан, Бельгид авчихсан, Германд авчихсан, Италид авчихсан, Японд авчихсан, Солонгост авчихсан. Энэ хүмүүс чинь бол шал ондоо төвшөнд гарч ирсэн хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээ ядаж энэ хүмүүс маань нэг пул үүсгээд нэг багц болоод тэгээд эднэрийн үйл ажиллагаа чинь бол ажимдаа өргөжөөд ингээд тэлээд бас нэг бүхэмдлийн цэг дээр хүрэх дээр шал ондоо төвшин рүүгээ гараад ирчих нь л гэж л гортод байгаа шүү дээ. Тэр утгаас нь л одоо энэ Амира бол явах ёстой л гэж үзээд байгаа шүү дээ. Баярлалаа агш. Тийм угаасаа одоо манад бол ингээд нөгөө санхүүжт гэхээс гадна тий одоо санхүүгийн зэргүүд бол за ICC-тэй, CMA-тэй, CGMA-тэй, тий CPA-тэй ингээд бүх хүмүүс орж иж байгаа. Нэмээд PMP-тэй хүмүүс орж ирж байгаа. Төслийн менежерүүд. CFA-тэй хүмүүс орж ирж байгаа тий. Тэгээ Certified Evaluators гэх CE зэрэгтэй хүмүүс орж ирж байгаа. Гэх мэтчлээ ингээд зөвхөн нэг биш. Одоо ягаад тэгэхээр санхүүгийн ажилтнуудын нэг онцлог бүх салбарын хүмүүстэй хамтарч ажиллах хэрэгцээ үүсдэг тий. Хизээч ганцаараа тэр хүн ажил хийхгүй. Ягаад тэгэхээр байгууллагын бүхэл одоо үйл явцанд мөнгө яригдж байгаа. Тэр болгонд бүртгэл яригдж байгаа, санхүү яригдж байгаа. Тэгэхээр тийм олон хүмүүстэй угаасаа хамтарч ажиллах хэрэгцээ биднэрт байдаг учраас Амира дээр нөгөө талаасаа нөгөө нэг олон төрлийн гой certified хүмүүстэйгээ уулзаад за ер нь тэгээ би төслийн менежер яаж илүү сайн ойлгох хэвтэй. Төсөл сайн явахын тулд тэ санхүү зүгөөсөө би энэ хүнд мэдээлэл яаж өгөх хэвтэй юм ч гэдэг юм. Ингээд хамтран суралцаад явах чинь нөгөө synergy гэдэг юмны талаас үүсэж байгаа.
Нөгөө талаасаа бол нэг аль хэдийн олон улсынхан тэр нөгөө 100 гаруй жилийн түүхтэй мундаг байгууллагуудын зэргийг авсан хүмүүсийг бид нар одоо тий зөв таниулж алдаршуулж мэдүүлж байгаа юу гэхээс одоо нэмж одоо бидний нэг сүртэй одоо яагаад байгаа юм байхгүй л тий. Тэгвэл гэхдээ тэдний чинь тэр үүрэг рол нь юу юм бэ гэдгийг л одоо энэ хүмүүс чинь яг жинхэнэ хүмүүс шүү гэж л гаргаж ирж байгаа шүү дээ. Таниулж байгаа л ажлыг бид нар хийж байгаа тий. Таниулж байгаа алдаршуулж байгаа ажлыг хийж байгаа. Тэр утгаараас энэ жил бид анх удаа бас нэг тий best of the best гэдэг нэг award хийж үзлээ шүү дээ. Одоо тэр чинь ягаад бас тэрийг хийх нэг юм бодол төрсөн бэ гэхээр одоо яг нөө дээр үед бидэд чинь нэг арай өөр системд байж байгаа л одоо нөө соёлын тэргуун гавьяат за манай урлагийнхан бол зөндөө шагналтай дөө тий. Тэгэнгүүт за эдийн засагчтан за магадгүй нэг 30 40 жил ажиллаад нэг тэтгэвртэй гарсныхан дараа нэг гавьяат эдийн засагч авдаг юм уу яадаг юм. Банк санхүүгийн тэргүүний. Тэг ингээд шагналын систем юмнууд нь ингээд нэг жоохон ойлгомжгүй тий. Тэгэнгүүт ингээд олоосын зэрэг мэрэг эзэмшээд айгүй мундаг юм хийгээд байгаа хүн байна. Тэг ялангуяа Монголдо юм хийж байгаа эх орондоо хөдөлмөрлж бүтээж байгаа гэдэг нөгөө хүн чинь бас ингээд хахмаар байдаг. Маш цөөхөн тий. Маш цөөхөн 2000 хүрчэний хүрэхгүй байна чинь. Айгүй цөөхөн хүмүүс өгөхгүй. Тэгээд дээрээс нэгэн одоо бизнесийн ярьдаг шүү. Ийм проблем байна, ийм проблем байна, ийм проблем байна, ийм проблем байна гэдэг. Тэгэл одоо яах вэ их вэ тэргээл янз янзын шийдэл байгаа. Тэгээд хайж байгаа шийдлүүд нь дандаа олигтой шийдэл биш л те. Дандаа бүтлгүй юм л хайж байгаа. Гэтэл project manager гэдэг чинь project management-ийн одоо тэр мэрэгсэн хүмүүс байна. Тэгээ тэдний философи нь ондоо шүү дээ. Тэдний юу гэж ярьдаг вэ гэхээр надад бол проблем байхгүй. Надад бол проект байна. Project байна тий. Нэг асуудал байгаа бол тэрийг project болгочихдог. Тэгэл тэр project шийддэг нөгөө алгоритм бүх юмнууд нь ойлгомжтой байдаг учраас тэрнийхээ дагуу ингээд шийдвэр гаргаад явждаг. Тэгээд манай бизнесийн одоо энэ бизнес эрхэлж байгаа том аж ахуйн нэгж байгууллагуудыг удирддаг дарга нар дааш тэр төрийн албаныг удирдах байгаа дарга нар ч гэсэн энийг бодож явах хэрэгтэй байхгүй. Проблем бол байх ёсгүй. Проблем гэдэг юм гараад ирж байгаа бол тэрийг project болгох хэрэгтэй. Тэгэл тэр project шийддэг тэр алгоритмууд ч нь бол байж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг хэрвээ зөвхөн тэр project менежер нь шийдэж чадахгүй бол нөгөө нэг менежментийн бас нэг юу байдаг шүү дээ. Мэргэжсэн юмнууд ч байж байгаа тий. Тэр юу гэж нэрлэдэг лээ? Certified Managers Center гэж байдаг юм шүү дээ. CMI Certified Managers Institution гэдэг байгууллага Английн бас байгууллага. Тэр нь байж байгаа. Тэгээд дээрэс нь нөгөө нэг бүртгэл банкны хүмүүс ингээд баг бүрдүүлэл асуудлыг шийдэж байна. Ер нь бол байгууллагын том түвшин дандаа л нөгөө нэг тий certified зэрэг авсан. Гэхдээ багийн ажиллагаа байхгүй. Нэг төслийн менежертэйгээ, нэг санхүүжтэйгээ, нэг нэгтлэнтэйгээ тий эдийн засагчтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй учраас ялангуяа манай нөгөө нэгтлэнгийн мэргэжлийн хүмүүс бас нэг жоохон нэг тийм багаар ажиллах харилцаа холбооны soft skill-үүд дутаад байдаг учраас тий энэ нэг бол Америк бол нэг бол одоо байнгын суралцах одоо талбар муу юм. Нөгөө талдаа бас ингээд олон салбарын хүмүүстэйгээ хамтарч ажиллах боломжтой юм синержи үүсээд байгаа. Сая надад нэг толгойд нэг юм орж ирлээ л да. Одоо зүгээр энэ подкаст хүн амтан сонсд юм уу юм уу? Нэг бизнес эрхэлж байгаа хүн бол үнэхээр одоо бизнес дээр ямар нэгэн зөвлөгөө хэрэгтэй бол Америк руу хандаад тэгээ Америк нөгөө нэг бүртгэлтэй байгаа шүү дээ. Энд мэрэгжлийн хүмүүс маань мэрэгсэн хүмүүс маань бүртгэлтэй байгаа юм чинь тэр хүмүүсээс нийлүүлээд нэг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаад тэгээд тэр бизнес дээр нь очиод тэгээд ёстой нөгөө нэг reconstruction цоошноор шинчилж өгöd нэг тийм үлгэр жишээ нэг ганц хоёр тийм төсөл хэрэгжүүлчихмээр юм шиг надад санагдлаа. Тэгэх юм бол хүмүүс ер нь ойлгоно. Энэ мэрэгжлийн хүмүүс гэдэг чинь ер нь шал ондоо юм байт юм байна гэж. Тэгтээ нэг эхлээд нэг айтайхан л компани төсөл олох хэрэгтэй л дээ нэг жоохон зэрэгтлгоон гайгүй менежер л машигаа хандах байх л да. Тэгэхээр манай мембрууд бас угаасаа моринд бол мөнгө өгчхөд байгаа шүү дээ. Тий. Тэ бүх ингээд яг тэр өчнөө сая төгрөг өгчхөд байгаа. Тэгсэн мөртлөө нэг яг ингээд нарийн мэрэгсэн нэг 5 хүний бүрэлдэхүүнтэй гаргаж ирээд бизнесээ бүр ингээд иж бүрнээр нь цогцоор нь ингээд анализ дүгнэлт шинжилгээ хийгээд тэгээд шийдлүүдийн ингээд гаргаад тавьчих тийм хэмжээний зөвлөгөө авчих чадвартай бизнесмэнүүд манад бол өгүүлэгдэж байна л та. Тий. Яг уг нь л зөндөө байгаа. Тэгээ одоо нөө ялангуяа нөө сүүлийн үед чинь манай банк санхүүгийн салбар тэр дундаа нөө хөрөнгөний зах зээлийн дээр бас аваа идэвчээд те гой хөгжөөд ирэх тусам одоо нөгөө certified хүмүүс чинь нэр хэрэгтэй юм байна. Нөгөө компанид хэлээд мөнгө босох болсон чинь нөгөө CPA ч хэрэгтэй юм байна гэл одоо л ерөнхийдөө зах цохоос ингээл ойлгоод л байх шиг байна тий. Тэгээд бас Америкийн гишүүд ерөнхийдөө ирээдүйд те би бас юу хүсэж байгаа вэ гэхээр нэгэн тал олон улсын зэрэгтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн одоо нэг хил хязгаар хамаарахгүй ажиллаж амьдрах уг нь ийм чадвартай хүмүүс уг нь байгаад байгаа тий. Тийм учраас тэр хүмүүсээсээ гадаадд байж байгаа хүмүүсээс нь суралцмаар байгаа.
Тэгээ яагаад гэж яах вэ гэхээр би бас яг нэг хэдхэн жил гадаад сураад ирсний хувьд тэнд нэг олон жил амьдарсан хүмүүс чинь буцаад Монгол руугаа одоо жоохон холбоо багтай хүрээлэл багтай болчтой юм л дээ. Тэгэхээр уг нь бол зөндөө гой мундаг албан тушаал хашаад манай монголчууд чинь энэ тэнд ингээл цайлжил явдаг шүү дээ. Тэр хүмүүсээс буцаад сайхан суралцмаар байгаа туршлагыг авмаар байгаа. Тэр хүмүүс чинь ч гэсэн их орондоо юм хийж бүтээмээр мэддэг чаддгаа хэлмээр байгаа шүү дээ. Тэнгүүд яг нэг юм мэрэгжлийн бас юм гоё одоо хүрээлэл байхгүй. Тэнгүүд тэрийг бас Америка бас нөхөж өгөхийг хичээж байгаа. Тэгэхээр бас гадны сайхан Австрали, Америк, Англид ажиллаж байгаа бүх одоо мундаг санхүүгийн мэргэжилтүүд буцаагаад Америкийн гишүүдээр дамжуулаад эндээ эрэхтэй гоё уулзалтандаа хамрагддаг. Энд ирэхэд гоё ингээ мэргэжлийн хүрээлэл нь байж байгаа. Дээрээс нь гоё суралцах. За тэгээ суралцах, хамтран ажиллах, network хийх гэдэг чинь цаашаа одоо бидэнгөө хөгжөөд явцдаг тий. Хамтын ажил болоод, бизнес болоод, төсөл болоо ингээ явцдаг. Тэгэхээр ийм л боломжийг л бас нээж өгөх гэсэн. Тэр хүмүүс маань бас одоо энэ хөрхөн жижигхэн видео подкаст маяг юм хийгээд нэг 5-10 минутын юм хийгээд энэ Амира руу явуулаад авах хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ ч сайтн дээр нь тэр ингээд байрлуулдаг ч юм уу. Өөрөө бол одоо тэр гадаад байж байгаа хүмүүсээ бас нэг өөрөд тогтмол онлайн подкаст эднэр хийгээд гэхдээ бүр манай үчиг одоо юм нэг ерөнхий асуудал ярихгүй. Нари юм яриад. Яг тийм маш яг тодорхой юмнуудаа барьж аваад ярихад бол энэ бол нэг анхны подкаст учраас хоёлоо ер нь төв дэлхийн бүх юмыг хамарлаа шүү дээ. Тэгсэн. Тэгээ анхны подкастыг хоёлоо угаасаа маш гоё том зургаар эхлүүлж иж дараагийн подкаст руу нарийсж авах төлөвлөгөөтэй би бас байгаа л да. За тэгээд подкастаа одоо сүүлийн асуултаар хэдүүлээ хоёлаа дүгнэе. За ер нь одоо нийтдээ хоёлаа эдийн засаг ярьлаа, мэргэжилтнүүд ярьлаа, боловсрал ярьлаа. За одоо яг манай Монгол улсын нэг ойрын 10-аас 15 жилийн ер нь хөгжлийн чиг хандлага гэдэг юм уу те гол томоохон үйл явдлуудыг та яг юу гэж төсөөлж байна вэ? Тий. Би бол одоо мөрөөдлөө ярих гэж байлаа тийм ээ. Мөрөөдөл бол юу юм бэ гэхээр бол монголчууд бол тархиа ухчил гарч ирнэ гэж боддог хүн. Тэгээд тэр бололцоо бол одоо бол нэг илэрч ийн удаа гэсэн надад тийм бодол байдیں۔ Яг уулуурхаа бол хэрэгтэй одоо Монголын ойрын 10 хэдэн жилдээ бол энэ бол гарцаагүй байна. Энэ дээр тулгуурлна энэ бол ойлгомжтой. Гэхдээ энэ бол эцсийн зорилго биш. Энэ бол анхны хуримтлал бий болгох тийм л хэрэгсэл гэж харах хэрэгтэй байна. Тэгээд тэр анхны хуримтлал бий болчих тэрэн дээр тулгуурлаад тэр дараагийн юмнууд одоо зүгээр ойлгохгүй гэдэг цэргийн хүн болох төр жишээ хэлээ л да. Одоо бид нар чинь ингээд нэг даан гэж боддог байлаа шүү дээ. Даан гэхтэр нэг онгоц сүр жирэл бөмбөгддөг юм байна. Танк яваал ингээл яад юм байна гэл одоо Украины дайныг одоо харж байгаа бах тийм ээ. Тэгж л ойлгож байсан. Тэгээ Оросууд ч гэсэн эхлээл нөгөө танка явуулаад бөмбөгдөөл элдв янз юм болоод их мундаг дийлчихнэ гэжсэн чинь отод гисэн чинь дрон гэж нэг юм гараад ирж байгаа. Тэгээ тэр дрон чинь тэр танк манк гэж ямар ч хэрэггүй болгочихлоо шүү дээ үндсэндээ бол. Онгоцын хүртэл дроноор унгачдаг болчихлоо. Тэгэхээр тэр нэг урд нь ингээд байсан одоо болж ийн бүтэж ийн гэж боддог байсан юм чинь уже маш богино хугацаанд 2-3 жилийн дотор ердөө энэ байлдааны ажиллагаа энэ дан гэдэг юм чинь бүр шал ондоогоор харахаар стратеги тактик талаас нь шал ондоогоор болгочихж байгаа байхгүй. Яг тэрүүнтэй адилхан манай Монголд болж ийн бүтэж ийн энэ төргээд нэг ойлгоод явж байсан одоо энэ уулуурхаал юм да нэг иймэрхүү юм да энэ төрчихсэн юмнууд чинь бол энэ орчин үеийн техник технологийн ачаар ялангуяа тэр интернет of the things гэдэг байж байна. За тэгээ химэл оюун ухаан гэж байж байна. Тэгээд дээрээс нь 3D printing гэдэг байж байна тийм ээ. Энэ бүх тэгээ биотехнологийн юмнууд айгүй хүчтэй орж ирж байна. Тэгээ энэ бүх юмнуудаар тулгуурлах тэр эн чинь дандаа нэг толгой шаардсан юмнууд байхгүй юу? Гар хөл биш. Илүү толгой шаардсан юмнууд байгаа учраас энэ дээр бол бид нар ингээд бусдаа бол бараг хөл зэрэгцээд явж гин гэж би хэлэх гээд байгаа. Нэг их хоцроогүй. Америкт сууж байгаа нэг AI хийж байгаа нэг хүн манай сургууль дээр сууж байгаа нэг 3 дугаар курсын оюутан AI дээр ажиллаж байгаа хүүхдээр ер нь хол зөрүү байхгүй. Нэг хол зөрүү байхгүй. Тэгээ эдний хинж гаргаад ирэх юм блэ тэр Хөвсгөл аймгийн Эренжил өмд сууж байгаа нэг хүүхэд гар утсан дээр ямар ч код биччих юм блэ. Ялангуяа AI-тэй тохиолдолд бол чинь бүр гайхамшигтай бололцоо гарч ирж байгаа байхгүй. Тэгээ тэр утгаар нь миний хэлэх гээд байгаа санаа бол юм бэхтэр бол ирээдүйдээ бол ер нь их тийм дажгүй төрх бол харагдаж байгаа. Хамгийн гол дайсан бол одоо энэ төрийн аппарат, төрийн хүнд суртал. Энэ нэг популизм. Тийм. Нэг тийм
Тэгээд кругозур муута нэг популизмд автагдсан хүмүүс чинь Монголын хөгжлийг бол хошин чирээд байна л да. Тэгээ таныг сая яг ингэж хэлсэн чинь надад бас нэг асуулт дахиад төрчлээ. За одоо жинхэнэ сүүлийн асуулт. Би тэд чинь нөө эдийн засгт ярьдаг ш та. Өөр бусад компаниудын салбаруудын best practices судлан benchmark хийн гэж ярьдаг ш тэ. Улсын хөгжилд ер нь бид нар бас аль улс орны хөгжлийг ч юм уу тэ аль улсыг ер нь ингэж benchmark хийж суралцаж тэ ингэж үлгэрлэж явбал ер нь зүгээр санагддаг бай танд. Тий. Гэхдээ яг зүгээр улс орнууд өөр гэсэн онцлогтой авах юм бол зөндөл байгаа шүү дээ. Зарим нэгэн улс орныхын тэр боловсролын тогтолцоо, зарим нэгэн улс орныхын сургуулийн өмнөх насны боловсролын тогтолцоо тухайл одоо Финлянд, Милан гэдэг бол гайхамшигтай байж байгаа жишээтэй. Зарим нэгэн улс оронд бол одоо жишээ нь тэр бизнесийн этик соёл ч юм уу энэ гээл за чанарын удирдлагын систем гээл одоо нөгөө total quality management гэдэг одоо нөгөө демингийн юмнууд чинь бол Японд одоо анх дэвтрэл ингээд явж байсан ингээд янз янзын авах юмнууд бол байж байгаа. Зүгээр миний хувьд бол Монгол бол өөрийнхөө ямиг л олох хэрэгтэй. Тэнд хүнээс ичээд байх хэрэггүй, зовоод байх хэрэггүй. Бид нар байгаа л энэ ярьдаг. Бид нар ингэж л үзэж байгаа, бид нар ингэж бодож байгаа гэсэн. Тий. Тэгээд тэрүүн дээрээ л илүү ач холбогдол өгөх хэрэгтэй болов гэж бодоод байна л да. Тий. Тэгээд ялангуяа эн чинь айгу динамик ертөнц болчихлоо шүү дээ. Бүх юм нь өөрчлөгдөж ирдэ. Тэгээд Трамп гарч ирснээс хойш нэг жил болж байгаа хооронд чинь дэлхийн эдийн засгаар нь юу болж байгаа чинь оронгоор боших хоёр гэдэг шүү дээ. Ганцхан жилийн дотор шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөлд бол бид нар яг тэр нэг өөрөө гэсэн нэг тийм ерөнхий үнэт зүйлс дээрээ тулгуурласан юма баримжаалаад тэгээд өөрсдийнхөө шийдлүүдийг л хайгаад явах хэрэгтэй байх л гэж бодож байна. За маш их санал нэг байна тийм манай монголчууд өөрсдийнхөө дотоод нөгөө үнцийн үнэт зүйл баялаг монгол хүний одоо эрхэмлэх зүйлс гэдгийгээ барьж иж хөгжинэ. Тэгээд бизнес боловсрол бусад салбарт санхүү мах бол тэртээ тэрэнгүүл одоо глобал болчлоо ш. Тэгэхээр тэрэн дээр глобал боловсрол эзэмших олон улсын төвшний одоо тийм мэрэгжил мэдлэгийг авах энэ төр бол ер нь зайлшгүй болчлоо. Их сайхан мундаг юм биш ер нь ингээд тулгараад ирж байгаа. За тэгээд ийм сайхан өргөн хүрээнд ярилцаж те гоё санаа бодлоо хуваалцсан. Дээрэс нь өөрийнхөө туршлагыг хуваалцсанд маш их баярлалаа. Амраагчтай. Тэгээд дараагийн таны ажилд бас өндрөөс өндөр амжилт хүсье. За та нартай ч гэсэн амжилт хүсье. Амира манд гоё. За баярлалаа. Окей.